тодорхой тусгасан байдаг. Энэ Монгол улс 1990 оноос хойш арчсан нийгэмд одоо арчсан нийгэмд тогтолцоо шилжилтийг хийгээд 20 гаруй жил болж байгаа. Гэхдээ энэ хугацаанд бол одоо манай хүчний байгууллагууд гэж ойлгогддог цэрэг цагдаа, тариулын байгууллагууд, үйлдвэрлэлийн хөрхийн байгууллагуудын тогтолцоонууд бас яг тийм улс хууртай, концепцийн шинжтэй, тийм цогц шинжтэй бас хийж ирээгүй гэдгийг ирсэн мэргэжлийн одоо байгууллагын хүмүүс тав хүмүүжж байгаа. Мэдээж одоо 90 оноос хойш хуулийн эрхцээ орчныг шинжлэх, шинээр бүрдүүлэх, хүчин бүс тогтолцоонд зарим өөрчлөлт хийх ажлууд бол хийгдэж ирсэн. Гэхдээ энэ бол жишээлбэл одоо 1990 оноос хойш хуучин манайхтай ойролцоо тогтолцоотой байсан зөв Европын орнуудад хийгдсэн тэр арчсан нийгмийн тогтолцоог энэ байгууллагуудаа тогтолцоо үзлээр хуулийн эрхцээ орчныг нийцүүлэх цогц шинжлэх болон харьцангуй хоцрогдож ирсэн байгаа. Тэгээд энэ аюулгүй байдлын тогтолцоо гэдгийг бол зөвхөн одоо энэ зүгээр хүчний байгууллагуудын одоо цаг үеээр хамруулж ойлгодог үгүй. Энэ бол аюулгүй байдлын тогтолцоо шинжилгээд өгөхтэй парламент энэ одоо аюулгүй байдлын бодлого боловсруулахад ямар чиг үүрэгтэй, ямар үндэстэй оролцох юм гэдгээс эхлээд яригддаг асуудал байгаа. Тэгээд цаашдаа одоо үүсэх хэсэглийн хэмжээ, засгийн газрын байгууллагууд, засгийн газрын харьяа чиг үүрэгээс байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагааны эрхцээ орчин концепцийн асуудал, за цаашдаа эдийн засгийн харилцааны асуудал, эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог асуудлуудыг шүүхийн үүрэгтэй асуудлыг ойлгодог юм байна. За тэгэхээр энэ бүх шинжлэл бас манай харьцангуй удаашралтай явж ирсэнтэй холбоотойгоор бас нэг энэ салбаруудад баггүй асуудал хөндлөгдсөн гэдэг ялангуяа манай салбарын хүмүүсүүд өөрсдөө ярьдаг. Зарим талаар өнөөдөр нийгэм бий болж байгаа өөрчлөлтийн хурдыг үүсэхгүй байна. Шинэ тулгарч байгаа асуудлуудыг одоо хариу үйлдвэрлэх бэлэн байдлын түвшин чадвар хангалтгүй байна. Тогтолцоогоо маш олон зүйлийг бид нэгж хав шаардлагатай болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс байгууллагууд хүлдэг. Нийгмийн зүгээс ирсэн тийм шаардлага байдаг гэдгийг бид мэдж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол яг өнөөдөр бидний хэлцэж байгаа нийгмийн төсөл бол цагдаагийн байгууллага. За тэд өнөө цагдаагийн аль пагчийн хэрэгцээ байдлаа холбоотой ийм хуулийн төсөл байж байгаа. За хамт мэдж байгаа саяхан хуулийн одоо шүүхийн шинжилгээний асуудлын хүрээнд шүүгчийн хэрэгцээ байдлын тухай, хуучин хэрэгцээ байдлын тухай гэдэг шинээр бас нэлээд шинэ санаа суурилсан ийм хуулиуд шинээр батлагдаж гарсан байна. Тэгэхээр өнөөдөр бол улсын хурлын засгийн газраас өргөн баригдсан цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулга, за цагдаагийн байгууллагын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зарим саналууд бол явж байгаа. За энэтэй зэрэгцээ Монгол ерөнхийлөгч цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн аль пагчийн хэрэгцээ байдлын тухай хуулийг бас шинэ үзэл санаагаар шинэ хангалтаар энэ батлагдсан шинэ эзлэлийнхаа одоо санааны хүрээнд зөвлөд бодлогыг яасан бэ гэсэн ийм одоо санаачлаг гаргаад ажлын хэсэг байгуулаад тооцоонд ажилласан. За гол санаа бол нэгдүгээр албаныхаа бүтцийг бас бид нар шинээр эргэж харах. Ийм ажлынхаа энэ талаар хэлцүүлэг өгүүлээ. Энэ үндсэн дээр хэрэгцээ орчин шинжилгээ заах. Хоёрдугаарт нь бол ерөөсөө манай өнөө хүртэл явж ирсэн тогтолцоо бол ихтэй байгууллагууд руу чиглэсэн. За байгууллага албан тушаалтанд эрхэмл олох чиглэлээр хэрэгцсэн. Процессын асуудлууд маш бага тусгагдсан ийм хуулиуд байдаг. За энэтэй холбоотой шууд одоо өнөөдөр гарч байгаа үйл дагавар гэх юм бол наад захнуудад цагдаагийн алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх хэрэгцээ баталгаа бол маш хангалттай биш. Процессын одоо зохицуулалтууд нь тодорхой биш байдгаас эхлээд албан үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд маань эргээд өөрсдөө бас үеийн хариуцлага үүдэг. Ийм тодорхойгүй орчин нөхцөл хүртэл байж идэг наад захын асуудал. Цаашдбал одоо өнөөдөр бид нэр хүчингүй орнууд бидний одоо өөр жишээ авч хөгжих хүсэж байгаа орнуудад цагдаагийн алба хаагчдын одоо ер нь цагдаа тагнуул хүчний байгууллагуудын алба хаагчдын одоо эдийн засгийн нийгмийн баталгаа бол маш өндөр, цалин хангамж хамаагүй өндөр түвшинд. За бидний хэрэгжиж байгаа тэр асамж техник хэрэгсэл бол маш одоо орчин үеийн шалгуур түвшинээр бид мэддэг. Улс төрөөс харьцангуй хараах биш. Мэргэжлийн түвшинд үүрэг гүйцэтгэх ийм боломжийг сайн хангалтсан байдаг. Тийм учраас манай одоо энэ цагдаагийн байгууллагууд холбогдох байгууллагууд цагдаагийн алба хаагчдад энэ хэрэгцээ эдийн засгийн
цагдаагийн бий болгож өгөх нь өөрөө цаашдаа энэ системийн байгууллагууд шинжилгээг чухал үзсэн юм аа. Өнрүүгээ хандсан шинжилгээг ер нь эхлүүлъя гэдгийг санаачдаг бол хэрэглэгч нэлээд тавьж байгаа. Тийм учраас хуулийн төслийн хамгийн ихний хувилбар гэдгийг та бүхэнд хэлэх хэрэгтэй. Энэ томьёолоод гаргаж ирсэн. Тэгээд одоо ихний хувилбар дээр энэ албаныхаа гол хүмүүсээс саналын авыг хэлэлцүүлээ. Ингээд цаашдаа энийг боловсрол болгоод энэ хуулийг өгшлүүлээ гэсэн ийм чиглэлээр өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэг цагдаагийн ерхий газар, цагдаагийн удирдлагууд, за улсын ерхий прокурорын газраас дээд шүүхээс, хууль зүйн төлөвлөгөөний яам, төрийн албаны зөвлөл, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, за мөн цагдаагийн сургуулийн оюутнууд, хүний эрхийн үндэсний комисс их мэд байгууллагуудаас чирхийллээс үндэсний төвөд ингээд байгууллагуудаас төлөөлөл ирж олцож байгаа. За тэгэхээр нэг талаас манай цагдаагийн хүмүүс маань мэргэжлийн хүмүүс энэ албаныхаа зовлон жаргал өнөөдрийн байдлыг хамгийн сайн мэдж байгаа хүмүүсийн хувьд энэ хэлцүүлэгээр оновчтой санал дүгнэлтүүд хийх ба нөгөө талаас сайн хэлж байгаа иргэний байгууллагын хүмүүс бас өөрсдийнхөө зүгээс цагдаагийн албан ажлыг яаж харж байна, иргэдийн зүгээс ямар хүлээлттэй байна. Одоо энэ гарч байгаа хуулийн төслийн дээр бас ямар хариулт өгч байна гэдэг талаас сандаа их байх гэж бодож байна. Энийг хэлцүүлгийн ажиллагааг нээл, за энэ хэлцүүлгийн товч хөтөлбөрийг та бүхэн хаасан байгаа. За эхлээд бол цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлалыг төслийн хэлцүүлэх гэж байгаа. Энэ бол зөвхөн үзэл баримтлалынхаа түвшинд санаа нь явж байгаа. Тийм учраас энэ дээр бол үзэл баримтлалын хэлцүүлэх хэрэгтэй. Хамрын саналыг бас сонсон. Гэхдээ хоёр хэлцүүлгийн дээр чи дараа саналыг олгох. За хоёр хэлцүүлэг бол манай өнөөдрийн гол одоо хэлцүүлэг бол цагдаагийн алба хаагчийн хэлцүүлэг байдлын хуулийн төслийн хэлцүүлэг байна юм аа. За ингээд цагаас хэлцүүлэг цагдаагийн албаны тухай хуулийн баримтлалын төслийн хэлцүүлэг гэж үгчээ гэж энэ ажлыг ажиллаж байгаа. Улсын ерхий прокурорын газрын ял хэлэх ажиллагаанд хариуцсан бүрэн туслах эрдэнэ бат тавьж байна. Цагдаагийн байгууллагын тулгуурсан асуудал ерөөсөө шүүх хөдөлмөрийн байгууллагын хүрээнд тулгуурсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд цагдаагийн байгууллагын шимтгэлийг ямар байдлаар явуулах шаардлагатай талаар олон төрлийн судалгаа хийсэн. Энэ судалгааны ерөнхий бодит байдлын суурь дээр өнөөдөр тулгуурч байгаа бэрхшээл асуудлуудыг шийдвэрлэх цагдаагийн байгууллага энэ төрлийн ямар арга хэмжээ шаардлагатай. Цагдаагийн байгууллагын хэцүү орчныг сайжруулах ямар одоо хэм хэмжээ зохицуулалтууд хэрэгтэй байгаа гэдгээр бизнес судалгаа үзэл баримтлал бол боловсрогдсон юм. За энэ үзэл баримтлалыг та бүхэнд одоо танилцуулах юм. Суман дээр шүү. Хуулиар мэдээж олон төрлийн асуудлыг зохицуулна. Байгууллагын төдөөс тогтолцооноос ахуулаад үйл ажиллагаа за их баталгаатай холбоотой олон асуудлыг зохицуулах ёстой. Нийгэмд тодорхой төрлийн чиглэлийг хэрэгжүүлж байгаа үйл хөдлөлийн тогтолцоонд мэдээж олон асуудал. За эндээс шинтгэлтэй холбоотой нийт тэргуунд хөндөгдөх 3 үндсэн асуудал байгаа. Нэгдүгээр цагдаагийн албаны гэж нэрлээд шинтгэлийг явуулах гэж байгаа гол асуудал маань бол цагдаагийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын асуудал. Өнөөдрийн байдлаар одоо дагаж бүрдэж байгаа хууль тогтоомж түүний дагаад явж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэг том асуудал байна. За энэ бол хуулиар зохицуулагдаагүй үйл ажиллагаа.
нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаач тэр гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хууль сахиулах үйл ажиллагаач тэр бүхэлдээ аваад үзвэл их зүүн үндсийг тодорхойлсноос бус наривчлан журмалсан дэг журмгүй үйл ажиллагаа болж байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуул байхгүйгээс болоод өнөөдөр цагдаагийн албаас яг тодорхой нөхцөл хэрхэн ажиллах зааваргүй болно. Бидэнд 7 сарын 1-ээс ахуулаад өнгөрсөн жилүүд үе түн сурамжтай үйл явдал болсон. Эцсийн бүлэгтээ цагдаагийн албан хаагч буруудах эсвэл эцсийн бүлэгтээ хинч буруугүй болох ийм нөхцөл байдал үүсэв. Зэвсэг хэрэглэх ёстой байсан уу? Ёсгүй байсан. Хэрхэн хэрэглэх ёстой байсан? Хэрэглэснийхаа дараа яаж тайлагнаж илтгэх ёстой байсан? Хэрэглэсэн тохиолдолд хэн түнд нь хяналт байх вэ? Гэх мэтчлэн хөрсөн олон асуултанд цагдаагийн байгууллагын хууль тогтоомж хариу өгөв. Одоо дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжоос аваад үзэх юм бол цагдаагийн албан хаагч нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийн тулд тодорхой эрхүүдийг эдэлж байна. Эрх мэдэлтэй. Гэхдээ энэ эрх мэдлүүд зөвхөн нэр нь. Энэ эрх мэдлүүд бол нэр нь. Хууль дээр цагдаагийн байгууллага хүний нэр хаягийг тодруулах зорилгоор бичиг баримт үзлэхийн бичиг баримтын шаардаж гаргаж шалгуулна гэсэн утга санааг бичсэн боловч хэрхэн хандах юм? Гаргаж өгөхгүй л яах юм? Гаргаж авахын тулд юу хийх юм? Яаж шаардах юм? Юу гэж хэлэх юм? Энэ тухай зохицуулаад. Гэх мэтчлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг журмалсан гэж хэлэх, цагдаагийн байгууллагын тухай хууль эрх мэдлүүдийг аваад үзэхэд үзлэг хийх хэрэгтэй, нэгжлэг хийх хэрэгтэй, энэ зүйлийг хураан авах хэрэгтэй, битүүмжлэх хэрэгтэй. Гэх мэтэл эрхүүдийн тавьсан боловч үүний хэрэг дээр эдгээр эрхүүд ямар үндслээр хэрэгжих юм, ямар тохиолдолд хэрэгжих юм, яаж хэрэгжүүлэх юм, хэрэгжүүлсэн нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг цагдаагийн албаагчийн үйл ажиллагааг үнэлэх журам нь ямар байх юм, үнэлээд ямар хариуцлага тооцох юм бэ гэдэг тухай нэгч үг байна. Хуульд байхгүй учраас өнөөдөр иргэнд журмууд хагдахгүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд журмсан журмууд бий. Үүнийг бүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол хууль биш. Тийм учраас биедээ үзлэг хийлгэж байгаа иргэн цагдаагийн байгууллага хууль ёсны шаардлага тавиад үзэж байгаа мó автомашинд нь үзлэг хийхэд хууль ёсны дагуу эрхтэй үзэж байгаа мó эрэхгүй үзэж байгаа мó үзэхээр юуг нь үзэх юм? Яаж үзэх юм гэдэг талаар ойлголтгүй. Иргэн байтугай цагдаагийн албан хаагч маань жинхэнэ талаараа ойлголтгүй олон үйл ажиллагаанууд. Энэ олон үйл ажиллагаанууд эргээд цагдаагийн албан хаагчийг буруутгаж байна. Эргээд цагдаагийн албан хаагчийг олон нийтийн өмнө нэр хүндрэг болгож байна. Эргээд цагдаагийн албан хаагчийг зарим тохиолдолд юу ч хийж чадахгүй төрж байна. Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол яахыг хуульчлаагүй учраас янз бүрээр хийхэд хүрэж байна. Ийм учраас бид цагдаагийн байгууллагын шинтгэлийн хүрээнд нэгдүгээр үг бол цагдаагийн албаны шинтгэл байх ёстой байна. Өөрөөр хэлбэл энэ бол дарган тэр цэргэн тэр үтцэн ийм бай, нэгс тасаг ийм бай гэж ярихаас өмнө цагдаагийн байгууллага гэж яриад байгаа энэ төрлийн үйлчилгээ юу хийх ёстой вэ? Тэр үйлчилгээг ямар эрх хэмжээ дотор хийх юм? Тэр эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн хүнийг эргүүлээд хууль нь яаж хамгаалах юм? Хууль нь яаж хариуцлага тооцох юм бэ гэдэг тухай ярих ёстой байна. Энэ тэргүүнд бид цагдаагийн байгууллагын тухай хуулийг цагдаагийн албаны тухай буюу цагдаагийн үйл ажиллагааны тухай хууль болгож сайжруулах ёстой байна гэсэн ийм үзэл баримтыг танилцуулж байна. Өнөөдөр бид нар хуулиараа наривчлан зохицуулах шаардлагатай олон төрлийн үйл ажиллагаа. Томоос нь ярил 7 сарын 1-нд жоо болгож өдөр болгон цагдаагийн албан хаагч толгойтой бэрхшээлүүдийг шийдвэрлэж өгөхийн тулд хуулиар журам гаргаж өгөх хэрэгтэй. Иргэний биеийн байцаалтыг шалгах эрхийг нь зааж өгчхөд яаж хэрэгжүүлэхийн зам аа. Яаж тэрэнд хяналт хариуцлага тооцохын зам аа. Хэрхэн илтгэл бичгийн зам аа. Хуульчлах хэрэгтэй. Хэргийн газрын үзэлгийг хамгаалтанд авахыг хүртэл хуульчлах хэрэгтэй. Газар орныг үслээд хаахыг хүртэл хуульчлах хэрэгтэй. Тээврийн хэрэгсэл зогсоогоо доторх юмыг үлсэх нь хүртэл ямар байхыг заах хэрэгтэй. Бид өнөөдөр хууль сахиулагч буюу бүх юмыг журмлан сахиулагч
журамгүй байхад иргэд хүлээж авч чадахгүй. Хүлээж авахын тулд энэ журмыг гаргах хэрэгтэй. Тэгээд нийт дунд нь хаяхгүй хууль зөрчсөн албан хаагчдаа хариуцлага тооцоолоод энэ журмыг гаргах хэрэгтэй. Дурын хүнээ зогсоогод үздэг байхын тулд журамтай байх хэрэгтэй. Дурын хүнээ зохиод унагчдаггүй байхын тулд журамтай байх хэрэгтэй. Зохиод унагсан тохиолдолд журмаараа болоод хамгаалагддаг байх хэрэгтэй. Ийм учраас бид нар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг одоогийн байдлаар үзэл баримтлалын түвшинд танилцуулж байгаа хэмжээд дараах асуудлуудыг нэн тэргүүр журамлаж зохицуулах хэрэгтэй байна гэж харж байгаа. Шүүхийн зөвшөөрлөлтөөр баримтлах, шүүхийн зөвшөөрлгүйгээр баримтлах үндэслэл нөхцлүүдийг бүртгэж хуульчлах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс тулшралд автчихад хүн баримтлал шүүх рүү явах юм шиг төсөөлөд байна. Хүн алчгаа зугтаж байгаа хүний шүүхийн зөвшөөрлийн дараа баримтлахгүй тодорхой. Ямар үндэслэл нөхцөл журмын дагуу шууд баримтлах нь, ямар үндэслэл байгаа тохиолдолд шүүхийн зөвшөөрлөлтөөр баримтлах нь, шууд баримтчид яаж танилцуулах юм, авсан арга хэмжээ гаргасан шийдвэрийн эргээд зөв бурууг хэрхэн үнэлж цэгцлэмбэ гэдгийг энэ хууль тусах хэрэгтэй. Шүүхийн шинтгэлийн хүрээнд шүүхийн тухай хууль түүний дагалдаад эрүүгийн байцаа шийдэх хууль шинжлэгдэж байна. Гэхдээ эдгээр хуулиар хууль санхүүлагчийн буюу цагдаагийн үйл ажиллагаа яг яаж явахыг журамлахгүй. Эрүүгийн байцаа шийдэх хуулиар баримтлагатаа зөвшөөрөл авах, шүүгч зөвшөөрлийн прокурор өмгөөлөгчтэй хамтдаа хэлцэж байгаа шийднээр гэж байхаас биш, цагдаа нь баримтлах үедээ ямар үйл ажиллагаа явуулах юм, зугтаж байгаа хүн рүү галт зэвсэг хэрэглэж болох юм уу, тусгай мэд хэрэглэж болох юм уу, ямар үндслээр хэрэглэх юм, хэрхэн хэрэглэх юм гэдгийг бичихгүй. Тэгээд үйл ажиллагааг нь үнэлэх болохоор журамгүй болчихно. Ийм учраас бид нар цагдаагийн албаны тухай хуулиараа энэ үйл ажиллагааг журамдаж өгөх хэрэгтэй. Цагдаагийн албаны тогтолцоотой холбоотой дараагийн нэг анхаарах асуудал бол жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал. Цагдаагийн байгууллага цагдаагийн албаны хүч нөхөсдөж байгаа мэтээр ярьдаг олон төрлийн гэмт хэрэгүүд гарах боллоо. Ялангуяа үндэстэн дамжсан, нутаг орон дамжсан шинэ төрлийн гэмт хэрэгүүд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нийт дараа зохион байгуулагдсан цагдаагийн байгууллагын бүтэц тогтолцоо төдийлөн үр дүндээ ажиллаж чадахгүй. Ялангуяа шинэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх, хариуцлага тооцох үйл ажиллагаа нь өөрөө уламжлалт арга барилтай нэгдүгээр. Хоёрдугаар дээрээс нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нийт даасан бүтэц зохион байгуулалттай нийгмийн хэв журам сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх чиг буюу хамтдан хэрэгжүүлэх зарчим үзэл баримталтай цагдаагийн байгууллагын тогтолцоонд бэрхшээлүүд тулгараад. Ийм учраас бид цагдаагийн албаны тогтолцоог шинээр эргэж харах шаардлагатай. Нийгмийн хэв журам сахиулах, мөн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэр орон нутгийн засаг захиргааны байгууллагатай нэгдэж хамтарч ажиллаад нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр тухайн орон нутагтаа өдөр тутам гардаг. Шуурхай шийдвэрлэх боломжтой гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг орон нутгийн дэмжлэгтэй цагдаагийн албатай болно. Орон нутгийн дэмжлэгтэй цагдаагийн алба гэдэг нь мэргэжлийн удирдлагын цагдаагийн алба гэсэн үг ерөөсөө биш. Нийгмэл төлөвлөсөн удирдлагыг орон нутгийн удирдлагатай хослуулаад орон нутгийн иргэдийн өмнө тулгарч байгаа асуудалд анхаарч ажилладаг, тэднээс дэмжлэг авч чаддаг орон нутгийн суурьтай цагдаагийн албатай болно. Цагдаагийн алба утга чанараар нь аваад үзвэл хоёр өөр үзэл баримтлал бүхий чиг бүрийг хэрэгжүүлж байна. Нэг нь иргэдээс хинээс ч нуугаад байх зүйлгүй нийгмийн хэв журам сахиулах гэмт хэрэгтэй тэмцэх ажил. Хүн алсан алуурчиг, хулгай хийсэн хулгайчийг барьж илрүүлэхэд тэд орон нутгийн иргэдээс нуух, хаах, тэдэнд хүн суртал төвөг чирэгдэл үзүүлэх ямар ч шаардлагагүй хэрэггүй. Ийм хэрэгтэй тэмцэх ажилд орон нутгийн иргэд өөрсдөө сонирхож оролцох хүсэлтэй байна. За энэ үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулаад, тайлбарлаад нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас дэмжлэг аваад явах бүрэн бололцоотой учраас цагдаагийн байгууллага засаг захиргааны нэгжийг даасан бүтэц зохион байгуулалт удирдлага бүхий тогтолцоо нэгдвэрт бий болох шаардлагатай.
Энэ тогтолцоо иргэдийн хяналтын дор үйл ажиллагаа явуулах ёстой. Иргэнд үйлчилдэг байгууллага атлаа иргэдийг шалгадаг учраас байнга иргэдийн шүүмжлэл хардлагад өртөж байдаг учраас иргэний хяналтын дор ажиллаад аль нь хууль бус байсан, аль нь хууль ёсны байсан гэдгийг иргэдээр нь хэлүүлж зоригтой байгууллага байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж ингэн гэхээр цагдаагийн байгууллагын удирдлага шийдвэр үйл ажиллагааг нэг иргэний гарт өгчих болохгүй. Ийм учраас шийдвэр гаргах үйл ажиллагаа, хууль сахиулах үйл ажиллагааны хараат тус байдгийг хангахын зэрэгцээ хуулийнхаа дагуу ажилласан шүү гэдгийг хүмүүст харуулж болдог иргэний хяналтын тогтолцоотой албыг бий болгох шаардлагатай. Өнөөдөр байгаа эрүүгийн байцаа шийдэх ажиллагааг шинжлэх өнөөдөр бидний өмнө гараад тэнцэх цаад учруулаад бэрхшээл болоод байгаа арга техник дутаад байгаа. Ажлын арга барил дутаад байгаа. Халуун мөрөөр нь явдаг хүн амны хэрэгтэй адилгүй гэмт хэрэгтэй тэнцэх. За тэгээд төсвийн хөрөнгийг хэмнээд үр ашигтай ажилтдаг мэрэгдсэн тусгай асуудал дагсан алба байгуулах шаардлагатай. Зөвхөн эрүүгийн хэрэгтэй хүний бодолтой мас уруулах бодисын хууль бус 8-аар гихмит зохион байгуулалтын гэмт хэрэгүүд болон илрүүлэхэд төвөгтэй ур чадвар арга зүй шаардсан, арга барил шаардсан гэмт хэрэгтэй тэмцэх дагсан албатай болох шаардлагатай. Эрүүгийн хэрэгт өнөөдөр байж байгаа гүйцэтгэх ажил явуулах, хойшлуулах ажиллагаа явуулах, дараа нь мөрдөн байцаалтай ажиллагаа явуулах гэсэн уламжлалт арга барилаа өөрчлөөд хэргийн араас нэг л нотлох баримтыг олохын төлөө хуульд байж байгаа арга хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагт байдаг тусгай техник арга хэрэгслүүдийг технологиг ашиглаад хэрэг мөрдүүд илрүүлдэг мэргэжлийн албатай болох шаардлагатай. Олон жил бидний дунд хөвчгсөн хүнтэй зууралдаж хэрэг илрүүлдэг мөрдөн байцаах аргыг өөрчлөөд эрүүгийн байцаа шийдэх ажиллагаанд өчнөө хөрөнгө мөнгө зарж хийдэг гүйцэтгэх ажлын арга хэрэгслийг хууль ёсны болгож оруулж тэр ажиллагаа хууль зөрчиддөггүй мөн тэр ажиллаад үр дүнтэй хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо бий болгохын тулд мэргэжлийн мөрдөх албаны тогтолцоог байгуулах шаардлагатай. Өнөөдөр цагдаагийн албаны дэргэдүү, бие даасан байх уу, улсын хурлын дэргэдүү гэх мэт эрх мэдлийн асуудлыг ярилгүйгээр бидний өмнө тулгарсан хэрэгцээний дагуу цагдаагийн алба гэдэг дотор байгаа эрүүгийн гэмт хэрэгтэй тэнцэх дагнсан мөрдөх албыг бид байгуулах шаардлагатай байна. За эцэст нь цагдаагийн албаны тогтолцоог шинжлэхэд 3 дахь түвшин чухалчлагдаж байгаа арга хэмжээ бол иргэний хяналтын тогтолцоо юм аа. Өнөөдөр цагдаагийн албаны аль ч үйл ажиллагаанд иргэний дэмжлэг алга. Бид өнөөдөр 1970-80-ад оны шиг хорооны эргүүл гаргаж чадахгүй. Хансуунд нь дулаад дуус зүгээр эргүүлт гар гэвэл иргэд өөдөөс эсэргүүцлийн үг хэлнэ. Энэ нь ч өөрөө хууль бус бөгөөд зохистой бас. Цагдаагийн байгууллага ихтэй иргэний дэмжлэг хэрэгтэй. Гэмт хэрэгтэй тэнцэх нь иргэдийн хүсэл байдаг болохоос биш зөвхөн цагдаагийн буюу хууль сахиулагчдын хүсэл өрдөөж биш. Яагаад орон нутгийн иргэд биднийг дэмжихгүй хамтарч ажиллахгүй өөрийнхөө хулгайг илрүүлээд өгөөч гэж ярьдаг хэрнээ шаарддаг хэрнээ яагаад хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өгч хамтарч ажиллахгүй урьдчилан сэргийлэх ажил оролцохгүй. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага иргэн хоёр хамтарч ажилладаг тогтолцоо байхгүй. Түрүүн цугас дурдгдсан иргэний хяналтын тогтолцоо гэдгийг бид иргэний дэмжлэгийн тогтолцоог бас харах ёстой. Цагдаагийн алба үйл ажиллагаа явуулахад юу хийсэн? Яаж ажиллаад байгаа юм? Ямар тавьсан ямар асуудлыг чинь шийдвэрлээд байгаа юм бэ гэдгээр тайлагнаж тайлбарладаг. Иргэд биднээс дэмжлэг тусалцаа авдаг тогтолцоо шаардлагатай. За иргэдээс дэмжлэг авах, иргэдээс хариуцлага авах энэ тогтолцоог байгуулах, цагдаагийн байгууллагын эрт тод байдлыг хангах, цагдаагийн байгууллагын хариуцлагыг сайжруулах чухал механизм болохыг олон улсын туршлага харуулж байна. Дараагийн хэлцүүлэг цагдаагийн албаг хэрэгцээ байдлын хуулийн эсрэг хэлцүүлэг. Үйлч гамбаа.
зүйлээс та бүхний үнэлгээ. За та бүхний нүдэнэ энд үргэж мэдчлээ. За тэгэхээр дараагийн танилцуулга бол цагдаагийн анхаарч ирсэн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга байгаа. Түрүүн очин сүрх энэ хэлцүүлгийн эхлээс өмнө тухай ёсны учраас уншаад явах. За хамгийн гол асуудал нь энд юу вэ гэхээр зэрэг өнөөдөр улсын хурал дээр өргөн баригдчихсан цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл байж байгаа. Та бүхэн мэдж байгаа. За энэ хуулийн төсөл дээр нэмж баяжуулах замаар үзэл баримтлалын хувьд өнөөдөр саяын танилцуулгад гарсанчлан олон улсын жишг нийцүүлэх замаар өнөөдрийн нийгмийн шаардлага хангах хэмжээний цагдаагийн байгууллага албаагчийн үйл ажиллагаа зохицуулсан хуулийн төсөл боловсруулах. Юуны түрүүнд цагдаагийн албаагчийн хэцүү байдлын тухай хуулийг тусад авч энэ багц хуулийн төслийн хэлбэрээр өөрөөр хариулах зүйлтэй гэсэн ийм чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Тэгэхээр цагдаагийн албаагчийн хэцүү байдлын тухай хууль дээр нэг зүйлийг та бүхэн санаж байгаа. Шүүх эрх мэдлийн шийдвэрлэлийг үнэлэх ажлын хүрээнд импрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах За энэ слайд дээр харж байгаа шүүх эрх мэдлийн шийдвэрлэлийг үнэлэх ажлын хүрээнд импрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах иргэдийн амралтын тавин байдлын амьдралын баталгааг хангах асуудлыг шүүх эрх мэдлийн шинжилэл ба шударгаас үндэсний зөвлөмөр авч хэлсэн өнгөрсөн. За мөн хууль зохиол байгууллагын ов төлөвлөгч болсон цагдаагийн албаны стандартыг тогтоож ажлын байр, нийгмийн болон амжиргааны баталгааг сайжруулах, албаагчийн нийгмийн баталгаа, цахим хангамжийг үлэмж нэмэгдүүлж, албаны нэр хүндийг дэвшлүүлэх талаар дөрвөлтэй арга хэмжээ авахыг шууганд оролцогч санал нэгтгэгээд бэмжиж холбогдох байгууллагын хамт шалтгаан зөвлөмж болгосон. За өөрөөр хэлбэл энэ ажлын үргэлжлэл гэж бас нэг ойлгож байна. Тэр хуулийн үзэл баримтлал маань за хуулийн үзэл баримтлал болохоор хамгийн эхний төсөл та бүхэн трактсан байж байгаа. Энэ бол одоо төслийн хэмжээнд бичиж байгаа учраас өшөө бидний өнөөдрийн хэлцүүлэгдээр тодорхой санал үнэтэй санал зөвлөмжүүд тусгаж ийм хуулийн төсөл бол олон төрөлхөж хэлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. За үзэл баримтлалын цагдаагийн албаны хэцүү байдлын асуудлыг цагдаагийн байгууллага түүний үйл ажиллагаанаас тусад нь хойшлох шаардлагатай гэж үзүүлсэн. За цагдаагийн албаагч нэг бүрийн хүлээсэн чиг үүрэг үүрийн хэмжээнд шийдвэр гаргаж ажиллах орчин нөхцөл бүрдэж албан үүргээ үүсгэсний үр дагаврыг өөрөө хариуцдаг ийм тогтолцоо шийдвэрлэх ийм үзэл баримтлал байгаа. За цагдаагийн албаагчийн үүрэг хариуцлагыг өндөрлжүүлэх, албан үүрэг үүсгэлийг нийгмийн шаардлагад нийцүүлэх, цагдаагийн албаагчийн албан үүрэг үүсгэх эрх зүй, нийгмийн эдийн засаг, улс төрийн баталгааг төр онцгойгоо анхаарч олон улсын жишгт ордуулах боломж бүрдүүлэх, цагдаагийн ажилтны албан үүргээ биелүүлэх, сэтгэл зүй, итгэл үнэмшлийг баталгаажуулах гэсэн ийм үзэл баримтлалаар тулгуурлаж байгаа. За хуулийн төслийн танилцуулгыг цааш нь өргөжлүүлж үзье. За хуулийн төсөл бол үндсэндээ 5 бүлэг 33 зүйлтэй биелэгдсэн байна. Тавд марж байгаа. За нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, хууль тогтоомж, зарчим, ангон тушаалын ангилал төрөл хамраа багтаж байгаа. За хоёрдугаар бүлэг албаагч түүний эрх зүйн байдлын талаар тусгасан. За албаагч ажилтан ангон тушаал тавьдаг боловсрол шаардлага, албаагчийн нийтлэг эрх үүрэг, дөрвөн тулц цол, түүнийг олох журам, амралт, цалин үлс, албаас нас гэх зохицуултууд энэ хуулийн тусгагдсан байна. Энэ бүхэн дээрээс та хоёрдугаар бүлэгт байгаа цагдаагийн албаагч буюу ажилтан гэсэн нэр томьёог та нар анзаарч байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагын хуулиар өнөөдөр бид нар цагдаагийн албаагч гэсэн ахлагч офицер бүрэлдэхүүнд хоёр төвшинт дөрвөн товцтой агуу үүсгэж байгаа. Энэ дотроос олон улсын жишг хандлагыг өнөөгийн нийгмийн шаардлагыг авч үзээд албаагчийн эрх зүйн байдлыг албаагч хангар бүрсэн цагдаагийн албагчийг импрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам болох шууд чиглэлтэй албаагчийг нөгөөд нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлэх шаардлагатай бусад ажилтан гэсэн ийм статустай байхаар хуулийн төсөл санаа автаа төлөвлөж байгаа юм байна. За 3-р бүлэг цагдаагийн албаагчийн албан үүргээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааны талаар тусгасан. За энд өнөөдөр өчигдөр төгөлдөр үүсэж байгаа цагдаагийн байгууллагын тухай хууль дээр байгаа зүйлүүдийг эрх зүйн байдлыг давтуулах тухай нөхцөлийг оруулсан байгаа. Дээрээс нь хэд хэдэн зүйл байгаа. Энэ дээр төсөл дээрээс яриац тодорхой. За 4-р бүлэг цагдаагийн албаагчийн үүрэг хариуцлагын талаар тусгасан. За цагдаагийн албаагчийн үүрэг хариуцлагын талаар эдгэрэнгийн бүрэн болон хязгаарлагдах хариуцлага, хоригдох зүйл, шийтгэл навдуулах гэсэн ийм хэсэг тусгал болсон. За 5-р бүлэг хууль тогтоом төрсөн этгээдэл бүлэг хариуцлагын талаар тусгасан. Ийм хуулийн бүтцийн хувьд орчиндаа юм байна. За энэ дээр нэг зүйл
бас тодруулж хэлэх шаардлагатай болж үзэж байна. Дөрвөн слайд дээр байгаа. Албан үүрэг үүсгэлтэй холбоотойгоор зарим чиглэлүүд цагдаагийн албаны эрх үүрэг гарч ирдэг. Энэ бол одоо цагдаагийн албаны тухай хууль дээр бол тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ нэгдүгээр бүлэг. За нийтлэг үндэслэл. Та бүхэн хэлцүүлэлтээр одоо үнэтэй санал зөвлөгөө өгөх учраас энийг бас танилцуулгыг анхаарах хэрэгтэй. За цагдаагийн албан тушаал тавигдах шаардлага болцож явахыг тодорхойлж албаагчийн эрх зүйн байдал баталгааны эрх зүйн албан харилцааг хуулиар зохицуулна. Хуулийн зохицуулах зүйл. За 3 дугаар зүйлд нь бол зарчим орж ирж байгаа. За төсөл дээр бол зарчмыг бол авчир тодорхойлсон байгаа. Яг л цагдаагийн албаны тухай хууль дээр энэ үйл ажиллагааны чиг үүрэгтэй холбоотойгоор зарчим хараацсан байна. Тэгээ ерөнхийдөө танилцуулах горныхан даа. За ингээд хууль дээр тэгшүүлэг анх энд дэг зүйл анхаарах хэрэгтэй баг. Төсөл бол хамгийн анхны байдлаар хэвлэгдсэн учраас 4 сая тарааж өгсөн байгаа. Таны оюун ухаанд хэвлэл сайн тогтож ажаагүй байж магадгүй. Тийм учраас давтаж хэвлэлээ хэлцэх санаад авчихсан танилцуулах гэж байна. За энэ дээр зарчмуудыг та бүхэн анхаарч үзэх байх. Энэ төсөл дээр бол энэ үйл ажиллагааны зарчим хууль дэвшлэгийг энэ бүгд харагдж байгаа. Энэ зарчмуудыг шинээр босгочихсон байна. За цагдаагийн албан тушаалын англи төрөлгөд байж байгаа. За түрүүн хэлсэн цагдаагийн хангар өргөсөн албаач эмдэрэгтэй төвчл нийгмийн хэмжээ хамгаалах үүдтэй албаагчдаас гадна цагдаагийн хангар өргөөгүй бусад үйл ажиллагаанд тусалцаа үзүүлж байдаг. За магадгүй зарим төрлийн гэмтрэг илрүүлэх үйл ажиллагаанд мэрэгчлэлээр оролцож тусгай мэрэгжлийн экспертүүд энэ бол энгийн ажилтан байж болох юм зохицуулт хийж өгч байгаа. За төрлийн хувьд өдөртөх гүйцэтгэх туслах гэсэн чанартай байгаа. Энэ цагдаагийн байгууллага дээр туслах албан тушаалын ангилал төдийлөн тавьж өгдөг. Энэ одоогийн байгаа хууль тогтоомжоор бол төрийн захиргааны статус эсвэл төрийн үйлчлэгээний статус гэдэг статус дээр орж байгаа учраас туслах чанарын үүсгэж одоо ажил хийдэг албан тушаал цагдаагийн байгууллага хангалттай байгаа. Ер нь энэ дээр зүгээр довчхон тайлбар хийх гадаад орны цагдаагийн байгууллага дээр энэ бүтэц маш тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл бие бүрэлдэхүүний нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний хэдэн хувийн яг хангар өргөсөн гэмтрэлтэй тэмцэх нийгмийн хэмжээ үүсгэх бүрэлдэхүүн ажиллах ёстой. Хэдэн хувийн цаана бичих саасны ажлыг хийж өгөх ёстой. Цаана одоо туслах чанарын үйл ажиллагаатай хийж өгөх ёстой гэдгийг өөр статустай мөн түүний эрх зүйн байдлыг хамгаалсан хуультай байдаг. Одоо бол бид өнөөдөр туслахаач цагдаагаар, бичгэргээс цагдаагаар, бусад бүх ажлаа цагдаагийн өргөн туслахаагаар баггүй үүсгэж яаж байгаа. За дараагийн дугаарт нь хангарын асуудал байгаа. Энийг та бүхэн бас тутаавч үзэх хэрэгтэй байна. Хангар дээр өнөөдөр бас нэлээд шүүмжлэлт ялангуяа иргэний байгууллагаас иргэдийн төлөвлөлтөөс бол эндээс самд igen хатдаг сүүлийн хэлбэр гарсан. Төв мэдээлэлээр одоо нам зохиолоор иргэний дараах зэрэг үзсэн байдаг. Амнасаа үл хайрлах гэдэг асуудлыг бол үүнтэй зохимжгүй өнөөдөр энэ хангарын өөрчлөлт шаардлагатай. Өнөөдөр бид хүмүүнлэг алсан нэгэн байгуулж бодоход энэ яагаад амнасаа үл хайрлах гэж байгаа асуулт байдаг. Энэ зүгээр мэдээллийн чанартай ихтэй бусад орны хууль зохиол байгууллагууд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны хамгийн гол зам бол хүн байна. Хүн энэ үйл өөрсдөө ч авдаг, иргэд ч авдаг хүн байна. Тийм учраас хүний одоо хүн дэглэх гэдэг хүний амь насыг хүн дэглэх учраас энийг асыг гэсэн санд орж байгаа. За тэгээд хангарын бол мэдээж нэгэн цагдаагийн албаагчд өөрсдөө сайн хэлцэж байгаа учраас энийг авчдаг. За хоёрдугаар үйл цагдаагийн албаагч түүний эрх зүйн байдлын тухай асуудал байна. Албаагч эрх зүйн байдлын тухай асуудал байна. За ингээд тавигдах шаардлагууд бол мөн одоо өнөөгийн 34-ийн үйлчилж байгаа хуулийн дээрээс илүү тодорхойлж тавигдсан санаа авчирч байгаа. Ёстой шаардлага эрүүл сэтгэл зүй гэсэн байдлаар арай шинэлэг байдлаар тусгайсан байгаа. Тухайлбал бие биетэй төсөв бэлтгэгчдийн асуудал үзэл баримталтай холбогдож гарч байгаа. Зөвхөн цагдаагийн байгууллага өндрөөр нь хязгаарлалт байна. Өнөөдөр албан үүрэг гүйцэтгэлийн тэр чанар нь ямар хэвчтэй. Ямар тохиолдолд ямар бие биетэй хүн энэ тухайн албанд тухайн төрөл мэргэжлэлээр байх шаардлагатай гэдэг бас хавцсан үзэх хэцүү зүйлтэй байж байна. За албаагчи үүргийн тухай асуудал байна. Цагдаагийн албаны тухай хууль дээр үндсэн чиг үүргээр хэрэгжүүлэлттэй холбоотой үүрэг бол маш дэлгэрэнгүй үүрэгтэйг ойлгож гарах ёстой. Хязгаар хаана ямар үүрэг хэрэгжүүлэх ёстой гэдэг. Албаагчи эрх зүйн байдлын тухай болохоор албан үүргийн нийтлэг гэдгийг бол тавьж өгөх ёстой гэсэн юм байна. байгаа. За энэ 24 цагийн албан үүрэг үүсгэлийн тухай. Өнөөдөр 44 төр мөрдөж байгаа хуулийн дээр ч би энийг болон тодруулж тавья гэсэн санаа байгаа. Албаагч тодорхой газар ахын эрхэлсэн албан тушаал цаг хугацаа хамаарахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэр дараах үүргийг хүлээнэ гэсэн юм байгаа. Таав төсөл дээр санагдаж.
багшийн үүрэгтэй холбогдож ямар эрхийн тухай асуудал байх вэ гэж нарийн уурших шаардлагатай. Мөн энэ эрхүүд бол бас албаны үйл ажиллагааны бол гарна. За энэ дээр яг багшийн хэцүү байдлын тухай асуудал ярьж байгаа учраас хэцүү байдлын тухай бол тодорхой нийтлэг зүйлийг тавьж өгөх зүйтэй гэж үзсэн. За энэ хэрэгтэй тэмцэх нийгмийн эзэн хамгаалалт үүрэг гүйцэтгэхтэй эдлэх эрхийн тухай асуудал байна. За энэ эрхийг бол одоогийн байгаа бол эрхцэн зохицуулалтаас дордуулаагүй. Мөн дээрс нийгмийн шаардлага өдөрт практик үйл ажиллагаанд тулгамдж байдаг зарим зүйлүүдийг энэ хоёр зүйлээр тусгасан байна. За энэ үргэлжлэж байна. За цагдаагийн цалны асуудал байгаа. Та бүхэн дээр бас санал хэлэх ба. Цагдаагийн цалыг бусад байгууллагын анх багш хэрэгжүүлдэг явдлыг үндсэндээ зогсооё гэж. Өнөөдөр цагдаагийн эрх мэдэл гэж юу юм бэ гэдэг хууль сахиулах хамгийн гол төлөөлөгч болсон юм. Энэ хүний нийгэмд өнөөдөр иргэдийн төлөө, нийгмийн төлөө тодорхой дэвжмийг сахиулах гэмтэлтэй төлөвлөлтөөс цагдаагийн байгууллага гэдэг энэ цагдаагийн аль багч гэдэг энэ субъектэд эрх олгож байгаа. Police power олон улсын төвшин тийм ээ. Нэгдэгдсэн дээр байна. Энэ эрхийг эдэлж байгаа хүн энэ дөрвөн тулцтайгаа тодорхой эрхцэн баталгаатайгаар ажиллая. Гэмтэлтэй төлөвлөлтийн зүйлс байна. Энэ утгаараа энэ цолны асуудал гарсан байгаа. За цагдаагийн цол олох журмын асуудал байгаа. Өнөөдөр өчигдөр мөрдөгчөө хууль тогтоомжоор бол Монгол Улсын ерөнхийлөгчөнд баталсан цол олох журмаар цолны асуудлыг харилцаж зохицуулж байгаа. Гол харилцааг. За энийг бол хөөцөж авах хуулиндаа тусгай. Хэвэн байдлын тухай гаргаж ирсэн юм. За ээлжийн амралтын тухай асуудал би одоо мөрдөгдөж байгаа хуулийн дээрээс хэвэн асуудал хэвэн байдалд автахгүй. За мөн дээрээс нь энэ дээр бол ажлын зайлшгүй шаардлага үндсэн эсвэл нэмэгдэл амралтаа вэр идэж бүрэн эхэлж чадаагүй цагдаагийн анх багш түүний зөвшөөрснөөр идлээгүй хоног тутамд албан тушаалын цалин үнсийг 2 дахин нэмэгдүүлсэн төгсөж мөнгө урамшуул болгоно гэсэн юм зүйл байна. Энийг илүү хөөцөж өгч хөөцөн хүчин чадлыг нь дэвшүүлдэг. Одоо бол зарим нэг журмаар зохицуулж байна. За цалин хөлсний одоогийн хууль дээр бол 5 хүн хэлж байгаа. Цалин үнсийг бол өнөөдөр засгийн газрын тогтоосон дүрм журмын дагуу явж байгаа. Тэгэхээр хуулийн үндсэн шаардлагыг тавьж хөөцөж баталгаатай тогтвортой байх үүднээс хөөцөж байгаа гэсэн юм зүйл орсон. За энэ шинээр тусгаж байгаа нэмэгдлүүд байна. Цол мэргэжлийн зэрэг төрийн аль бас хугацааны нэмэгдэл, нууцын нэмэгдэл гэж юм гişүүд орж ирсэн байгаа. За энэ бол өнөөдөр байхгүй байгаа. Журмаар тусгаж хөөцөж авах гэж байна. Тухайн нь бол бусад улс орны хууль тогтоомжуудаас эцэг төрлийн энэ үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын эрх зүйн байдлын тухай харьцуулсан судалгаа хийж үзэхээс хангарах бүтээл хоёр үүрэг. Нууцын хангарах бүтээл хоёр үүрэг. Энийг бол хийж оруулах гэсэн санаагаа. За дашин дуртад энэ цагдаагийн албаны эрх зүйн байдлын албаны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс бол нэлээд олон орны гадаад орны цагдаагийн байгууллагын төсөл хууль орчуулж харьцуулах судалгаа хийж за эндээс өнөөдөр манай нийгэм эрх зүйн тогтолцоо шаардлага нийцсэн зохицуул зарцуудыг үзэлтэйгээр батж авч ашиглаж ашигладаг ажил үргэлжлэж байгаа. За урамшууллын асуудлыг тавхан сайн хараарай. Энэ дээр нэг зүйл нэмэгдэж орсон байгаа. Цагдаагийн аль багчид цалингийн хэмжээ цагдаагийн байгууллагад ажилласан 5 жилээс эхлэн жил бүрийн өмнөх оноохоос 2% нэмэгдэж байна гэсэн ийм зохицуултыг нэлээд хэмж оруулсан байгаа. Энэ одоо цаашд одоо нийгмийн эдийн үр дагавар хэрэгж болцоо шаардлага гэж тараас саналыг бүлээн үзүүлж байгаа. За аль баг насны тухай асуудал орсон. Цагдаагийн аль багчид бол ажилласан ер нь нийгмийн гэмтэлтэй тэмцэх, нийгмийн гэлжөөний сахиулах онцгой үйл ажиллагааг учраас бие биеийн сэтгэл зүйн тодорхой шаардлага тавихаас гадна мөн одоо тухайн аль багчийн өөрийн бие эрүүл мэндийг бол тодорхой хэмжээгээр тохирч байдаг учраас энэ дээр насны зарлалыг бол тодорхой хэмжээгээр оруулсан санаарсан. За томилох чөлөөлөх асуудлыг бол одоогийн хууль тогтоомжтой тодорхой мэдж байгаа. Төдөлзүүлэх гэдэг нэг ийм зохицуултыг шинэ хуулийн төсөлтөөр бид тавьчихад байгаа. Өнөөдөр төдөлзүүлэх асуудал их зүйн зохицуултгүй байдаг учраас ялангуяа энэ дээр практик үйл ажиллагаан дээр одоо аливаа шийдэл гаргах том хүндрэлтэй дараа нийгмийн эдийн засгийн үр дагавар ихтэй байдаг. Одоо практик дээр бол яг болсон үеийн хүний нөөцийн мэдлэг гэсэн юм байдлаар зохицуулж байгаа. Тэгээ ингээд энэ дээр яг үр дагавар боломжгүй байдаг. За тухайлбал бол ёс зүй захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх хугацаанд нь зайлшгүй шаардлагаар төлөвлөж ийм статустай байх шаардлагатай. Энийг хууль зүйн үндэстэй болж байгаа гэсэн санаа.
Албаагчийг бэлдэх асуудал хэрэгцүү байдлын тухай хуулиар нэлээд томоохон байр суурийг эзэлж авахгүй гэж үзэл баримтлалыг дагаж өсөж бичигдэж байгаа. Албаагчийг сургууль бэлдэх асуудал дээр нэлээд сайн санал шүүмжлэл өгч тодорхой саналыг гаргаж ирсэн байгаа. Цагдаагийн байгууллагын чадвар сайжирч үйл ажиллагааны өнөөгийн шаардлагаас улам архиж дэвшиж гарах шаардлага байна. Энэ сургалтын асуудал томчууд байгаа. Энийг бол тусгай авч үзэж хэрэгцээ байдлаар хөөжиж бүр шаардлага болгож өгөх. Энэ бол сайн дурын биш. Зөвхөн байгууллагын бодлогын хэмжээнд биш, энэ хуулийн хэмжээнд тавигдсан шаардлага байх шаардлагатай. За, хууль зүйн баталгааны асуудал байгаа. Одоогийн байгууллагын тогтоомжийн дээрээс үйлчилж байгаа тогтоомжуудаас энэ хууль зүйн баталгаа бол мөн арай зөв шинжлэх санаагаар хийгдсэн байгаа. За, 24-р зүйл дээр харъя. 24-р зүйл дээр харьцуулсан судалгаа гаргачих. Харьцуулсан судалгаа. За, энэ харьцуулсан судалгаа гаргахаас өмнө та бүхэн давчхан тайлбар өгье. Интернеттэй тэмцэх нийгмийн хэв журмаас хамгаалах үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндэд хохирсон бол төрөөс эмчилгээний зардлаас гадна тодорхой буцалтгүй тусламж хангамжийн тухай асуудал орж ирсэн. Одоогийн хуулиас арай жоохон дэлгэрэнгүй орж ирсэн. 24-р зүйлийг та бүхэн харж байна. Хоёр дахь хүсэлтэнд бол одоогийн цагдаагийн байгууллагын тухай үйлчилж байгаа хуулийн дээр 37-11 гэсэн зарц байгаа. За, энэ дээр 24-ийн 11 буюу 24-ийн 1-1 буюу хөдөлмөрийн чадвараа амтлаггүйгээр гэмтсэн бол 1 сарын шөнө техникийн алдар гарсан бичиг алдар гарсан байна. 1 сарын хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх. Нөхөн алдар болох явж нэг шатлал уршаа болоод арай жоохон босгын намсгаж өгсөн байна. Одоогийн байгууллагын дээр үгүй байна. За, 24-ийн 1-2-ыг тав марж байгаа харьцуулсан судалгаа гаргая. Хөдөлмөрийн чадвараа төр алдсан бол эмнэлгийн чиглэлтэй байсан. Манайхны эрүүл мэндийн акт чиглэл гэж хэлдэг тийм ээ. Энэ хугацааны төлөвлөмжийг аваад цалингийн зөвөг авах одоогийн хуулиар байгаа. Гэхдээ энэ бол тодтгол нь гэмтэлтэй тэнцэх нийгмийн хэв журмыг болох агуу үргээр үүсгэж байсан албаагч тамаа. Одоогийн зохицуултан дээр 37-11-1 за ингэ гэж байж яг адилхан байж гэсэн үг. За, дараагийн дугаарт нь 24-ийн 1-ийн цааш нь бүжи 24-ийн 1-ийн 4-ийг харъя. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалan хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэн дээр тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэж оролцсон. Энэ бол одоогийн байгаа хуулиар болон энэ хуулийн төсөлдөр энэний уралдалт нь бол зөрүүг нь авах гэсэн байна. Энэ дээр дээрээс нь нэмээд нэг удаагийн буцалтгүй тусламж авах гэсэн ийм санаа гаргаж ирсэн. За, хиймэл эрхтэн хийлгсэн бол түүний зардал одоо байгаа. Энэ бол адилхан тусгагдсан. 24-ийн 2-ыг харж байна. Харьцуулсан судалгаагаар цагдаагийн албаагч гэмтэлтэй тэнцэх нийгмийн хэв журам хамгаалах үүрэг үүсгэж амь насаа алдсан тохиолдолд гэр бүлд нь төрөөс дараах төлөвлөмж авна. Одоогийн байгаа хууль дээр байр хоёр дахь хүсэлтэнд харагдж байна. 37-11-ийн 3. За, цааш нь үлгий 24-ийн 3-ын ямар төлөвлөмж вэ? Одоогийн байгаа хууль дээр бол 5 жилийн хугацаатай тэнцэх цалин хангамжийг бол өсөлтөд тусламж олгож авна. Энэ дээр бид 300 гэсэн аргачлалыг авсан байгаа. Хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 24-ийн 300 дахин өсгөж гэж. За, энэ дээр зөв бурууг бол бид бүхэн энэ хэлцүүлэх зорилгосоо таавал санс үүсгэж сандаа тодорхойлж өгөх хэрэгтэй ба. Хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг авч бол албан тушаалын цалин өөр байгаа, шүүлтгүүний өөр байгаа, офицер өргөдгөөний өөр байгаа. Тийм учраас албаагчийн хэвсэн байдлаа олдох тэжээлцэн алдсны дэлгэрээс гадна хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэн дээд тэнцэх хэмжээний нэг удаагийн өсөлтөд тусламж авах гэж ингэж зарж байна. Зүгээр энэ дашин хийх төсөл энэ бол хамгийн анхны төсөл. Бусад улс орны цагдаагийн энэ эрхцэн байдалтай холбоотой яг энэ төрлийн зүйл зардыг авч үзэх юм бол хайцангуй өөр байна. Англи улсын цагдаагийн байгууллагын хэмжээний Их Британи онцлог Ирландын нэгдсэн хамт улсын цагдаагийн байгууллагын хууль тогтоомжин дээр яг энэ зал албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байх юм бол 5 жилийн хэмжээний цалингийн нэг удаа тэтгэмж олгож өгөөд ард эрт нь үлдэж байгаа яг тэр тэтгэмжийг үргэлжлүүлж авах одоо хууль ёсны эдгээр гэр бүлд нь ухаан албаагчийн цалингийн хамт хувийг нь 50%-ийг насан туршид нь олгодог юм хуулийн зохицуулалттай байлаа. Бид тэрийг 50-д өгчүүл боломж байна уу гэдгийг бас бид бүхэн дээр таамаглах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл энэс маш том шүү дээ. Манайх бол цаг хугацааны хязгаарлалттай байна. Энэ дээр бол бид нар яг гатгачлал 300 дахин гэж оруулаад байна. Надад өөрөөс дээш гэж байна. За, дараагийн үндсэн слайд руу гаръя. За, ингээд нийгмийн баталгаатай холбоотой 24 дугаар зүйл явж байна. 24 дугаар зүйл цааш нь сая харьцуулсан судалгаагаар
харууллаа. За энэ оршуулгын үйл ажиллагаанд зориулж хөтөлбөрийн өсөлтөд доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх мөнгө тусламжийг бас нэг зүйл оруулсан байгаа. За Африкийн хамгийн сүүлд авч ирсэн цалингийн 50%-ийг сар бүр насан туршид нь авна гэж энэ дээр бол бас оруулчихад байгаа. За насан туршийн хүүхдэд төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх гэж байгаа. Энэ томьёол бол өшөө нарийн сайжирч ямар тохиолдолд энэтэй холбоотой журам гарахгүй гэж бодгийн бичгийг санаалыг сайн хийж байгаа. За ахмад цагдаагийн ахмад ажилтны батлаа гэж байгаа. Энэ төсөл бол өшөө цаашаа энэ хэсэг бол нэлээд сайжирч гарах шаардлагатай болов гэж ажлын хэсгээс үзээд байгаа. Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урд нь үүсгэх байсан албан үүрэгтэй холбогдуулж эрүүл мэнд аль наснд нь хөлбөсөн бол огчд дээр тулсан баталгаа нэгэн адил хамаарна гэж байна. За үүнтэй адилхан өөрөөр цагдаагийн албан ажил онцлогоо гэмт хэрэгтэй тэмцэлийг нийгмийн хэмжээр өмсгөх. Энэ онцлог ажлыг тухайн албан үүрэг үүсгэж явж байхдаа зорилттой зөвлөлтөй нийгмийн баталгаатай гэж үүсгэж эрүүл мэндийн болон бусад янз бүрийн шалтгаанаар албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд энэ баталгаа үйлчлэхгүй бол тухайн цаг үедээ цагдаагийн албагч зорилготой өмнө шудраг тууштай ажиллах одоо болцоо нутаа муу гэсэн ийм үзэл баримт байгаа. Бусад орны цагдаагийн хуулиар дээр ийм үзэл зохицуулт бол бас байдаг. Энийг бас шинээр оруулж ирэх гэсэн санаа. За нийгмийн баталгааны асуудлыг жоохон давчлын дараагийн хэлцүүлгийн цагийг жоохон боловч за эдийн засгийн баталгаа бол бас байгаа. Аавын төсөл дээрээс харсан баг. За албагчийн хариуцлагын тухай асуудлууд эргэцүүн байдлаар үүдээ зайлшгүй зохицуулах ёстой. За энэ төрөнгийн хариуцлагыг та бүхэн мэдж байгаа юм. Цагдаагийн албаны цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслөөр бүрдээр байгаа төслөөр бас орж ирсэн. За одоогийн байгууллагууд дээр ч би бусад тогтоомжууд дээр айл болохоор энэ дээр цагдаагийн эргэцүүн байдлын тухай дээр нэг дор 50 зохицуулах зүйлээр гэж хэлсэн. Хоригдох зүйл байна. Хоригдох зүйлийг эргэцүүн байдлын хууль дээр зайлшгүй тавих шаардлагатай зохицуулт хийж гисэн. Энэ хоригдох зүйлийг таасан байна. Сахилгын шийдэл хуулийн төслөөр байна. За энэ харж байгаа сахилгын өсвөн зөвшөлт гаргасан бол сануулгаас эхлүүлээд тухайн шийдэл байгаа. Энэ дээр ахын тушаал бууруулах гэсэн сахилгын шийдэл бас орж ирж байгаа. Энийг бас яг практик үйл ажиллагаан дээрээс нь цагдаагийн албаны зүгээс за цагдаагийн албанаас хавч гэж бол одоогийн үйлчлэж байгаа юм дээр байгаа 9 төс үйлдэл байгаа. Энэ бас тайван байна. За энэ дээр албанаас халах зохицуултын төсөл дээр сахилгын зөрчил 2 ба түүнээс дээш удаа гаргасан. За ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн гэсэн юм зүйл орж ирсэн. За энэ ёс зүйн шаардлагыг нь бид нэр эргэцүүн байдлын тухай хууль дээр хуульчилж өгөх нь шаардлагатай байна уу гэж хэлсэн юм байна. За хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага үлээх. Энийг бол өсвөл улам сайжрах болно. Одоо зэрэгцээд энэ хариуцлага хэрэгцээг бол хийгээд тоолж ашиглаж хичээлээ. За ингээд үндсэндээ төсөл 5 хүн харагдсан учраас эдгээрийн хариуцлага болон нийгмийн эдийн засгийн баталгаатай холбоотой асуудал нэг хүчтэй ажиллуулшгүйгээр төслийг дуусгалаа авах ёстой байна. За танилцуулсан амарчтай баярлалаа. За ингээд нэг ихс хоёр танилцуулга болж байна. Хөрөнгө гарцсан баг шиг байна. Тэгэхээр эхлээд би эргэцүүн байдлын хуультай холбоотой асуулт танилцуулгаас өмнө сүүлдээ асуулт байв. Асуулт байхгүй би саналыг сонсон юм мэдээж яг зүйлийг хаа гэж бодож. За та ишээ гараад өөрийгөө танилцуулаад. За шинэ чамуудын өмгөөлөгч групп гэж юм байна. Өнөөдөр энэ цагдаагийн хуулийн хилцэж байгаа гэж сонсоод тэгээд орцыг өстэй гаргаад ирж байгаамаа. Миний хувьд бол 1993 онд цагдаагийн тухай хуулийг анх боловсруулж байхад ажлын хэсэгт би зүгээр нэг
техник ажил хийгээд туслалцаад явжсэн гэмээр өөрөө улс төрөнд ажиллаж байсан юм. Зарим ганц нэг юм мэддэг одоо хүртэл насан туршид маань мартагдгүй тийм сайхан болсон чинийг болж ирсээс зайлшгүй юм хуулийг хэлцэхэд нь өөрийнхөө саналыг хэлж бодсон юм аа. Тэгээд энийг хэлэхгүй болохгүй саяг энэ хүмүүсийн гаргасан байгаа юмуд хараад нэг тийм концепцийн хөгжиж нэг болохгүй байна. За анхны удаагийн хүндаа яг гэдэг өөрийнхөө саналыг хэлчихье. Угаасаа бол анх энэ хөлөж болсоор хамгийн их мандж ирсэн юм юу байсан юм гэхээр цагдаагийн байгууллага ерөөсөө нийгмийн хэв журмыг сахиж хангах хэрэгтэй юм уу? Эсвэл нийгмийн дэг журмыг хангах хэрэгтэй юм гэдэг олон нэг тогтцоо үндсэн юм байна. Цагдаагийн байгууллагын үндсэн үйл нь юу юм бэ? Энэ юмыг эхлээд ярихгүй гэж энэ их зүүн байдлын тухай бол гарахд хэцүү дээ. Тэгээд сая би бас энэ дэлгэнд нөгөө Оросын цагдаагийн тухай хууль 2011 онд гарсан бид тэрнээс ингээд зүгээр нэг хамгийн ихний гарцыг ингээд харахад тэгэхээр цагдаагийн тухай хуулинд нийгмийн дэг журмыг хангах гэдэг утгаар марсан байдаг цагдаагийн байгууллага. Обеспечение общественной порядки гэдэг утгаараа зүгээр хэв журмыг хамгаалах гэдэг юмар нь явах юм бол 7 сарын 1-ний шиг одоо ингээд нэг жижиг зодон гардаг ч юм уу байшин байдлаар шалтгаалаад үүсч хамгаалсаар байгаа өөрсдөө нэр хүндийг унгасан юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн дэг журмыг хангана гэдэг утга нь бол цагдаагийн байгууллагын тусгай үүрэгтэй албан хаагчдын хийдэг үйл ажиллагаа юм шиг байдээ. Энэ дээр бол Бүрүү генерал тэр үед энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахиж ирсэн. Тэгээд Нямдорд сайд Наран гэрэл их хурлын гишүүнээс Наран гэрэл багш тэр яг энэ юм дээр гол юм эхлээд энэ дээр марсан байна. Тэгээд энэ юмгаа яаж шийдчихэд тэгснийхаа дараа бус юм руу орё гэдэг орж ирсэн. Тэгээд хуулийг бол тэгж хайрцагч хийх хэрэгтэй юм байна лээ. Тэр энэ бол саяын энэ төслийг харахад нэг л өссөн ийш тийшээ сараацсан юм болчиход байна. Хэрвээ бид нар одоо иргэдийн оролцоог хангуулад энэ хуулинд иргэдийн оролцоог их нэмэгдүүлээд оруулах гэх юм бол Монгол улсад үйлчилж байгаа одоо хуулийн тогтолцоог өөрчлөх шаардлага болж байна. Англи саксоны байх юм уу эсвэл Ром Германы байх юм гэдэг юм хуулийн системд өөрөө яг орж өгөөд англи тохиолдолд иргэдийн оролцоо яаж авах юм гэж одоо явмаар юм шиг санагдаад байна. Тэгээд үндсэн зорилгын хөлгүүл сайн ярихгүй бол болохгүй юм шиг байна. Нэгдүгээр бол миний хэлсэн санаа энэ юм байна. Хоёрдугаар тэгвэл яг цагдаагийн байгууллагын хууль гэдэг чинь өөрөө бусад одоо элчин хүчний байгууллагын тухай хуульч гэдэг юм уу, урлагийн үйлдвэрийн ажилчдын тухай хуульч гэдэг юм одоо ямар нэгэн тиймэрхүү юмнуудаас ер нь юугаар ялгаатай юм бэ? Нэг тийм одоо яг тусгайлсан тийм салбар хуулиудаас нэг тийм ялгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр бол эхлээд суур хуулиндаа өөрчлөлт оруулж иж өөрөөр хэлбэл одоо эрүүгийн байцаан шийдэх хууль гэж цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчдын хамгийн их одоо гол баримтлагдаг хуулийн амин сүнс нь өөрөө энэ цагдаагийн хуулийн амин сүнс нь өөрөө эрүүгийн байцаан шийдэх хууль баггүй. Эрүүгийн байцаан шийдэх хууль бол манай гол үндсэн суур хуулинд өөрчлөлт оруулаагүй байж тэрэн дээр байгаа цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчдын үйл ажиллагааны зохицуулалтыг тэндний янзлаг гэж яаж цагдаагийн тухай хуулинд өөрчлөлт оруулах энэ бол нэг л тийм сайн болчихгүй санагдах шиг надад санагдлаа. Энийг та бүхэн одоо мэдээж мөнгөн усууд юм шиг сайн үзэн үстэй. Гэхдээ ер нь бол иймэрхүү төрлийн хуулийг хийх гэж байгаа бол эрдэмтдийн оролцоо, ялангуяа хуульч эрдэмтдийн оролцоо аюул хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхгүй ингээд зүгээр нэг прокурор хүн ч юм уу эсвэл нэг байгууллагын хуулийн зөвлөлт хийгээд идэг ажил биш юм чинь нэг онцлогтой хууль учраас. Тэгээд бас яг бол нийгмийн бүх иргэдэд нөлөөлдөг хууль учраас тэр талаас нь одоо бодож хүмүүсийг оролцуулаасай гэж бодож байна. Тэгээд уг нь хуулийн төслөө нэлээд эртхэн харах байсан юм уу гэж сонсон. За тэгээд яг ийм гол юмыг бол би та бүхнийг сайн мэдээд хуулиа хийгээсэй гэж бодож байна. За тэгээд миний энэ дотроос ингээд хуулийг харж хахад тэр 8 дугаар зүйлд байгаа тэр язгуур эрх ашигыг сахин хамгаалах үүрэгтэй гэж бичсэн байна. Цагдаа хүн язгуур эрх ашигыг хамгаалах, улсын язгуур эрх ашигыг хамгаалах гэдэг чинь нэг сайн ойлгомжгүй. Цагдаагийн байгууллагын хуулинд язгуур эрх ашигыг хамгаалах, эрх ашигыг сахин хамгаалах гэдэг үг байж боломжтой санагдаж байна. Тэр өмчний аюулгүй байдлыг бол мэдээж хамгаалах, хангах ч юм уу ийм үйл ажиллагаа байх ёстой. За тэр 11-р зүйлд байгаа цагдаагийн цол хэрэглэхийг хоригдсон гэдэг цагдаагийн сургууль гэсэн байна. Одоо ч цагдаагийн сургууль гэж байхгүй ч гэсэн цагдаагийн одоо энэ оюутнуудын чинь сонсогч гэдэг нэрлэл явуулсан. Эдгээр чинь командох хэрэгтэй шүү дээ. Эдгээр чинь бас тодорхой хэмжээгээр цагдаагийн зэрэгцсэн байгууллагад ажиллаж байгаа ажилтнаа хүмүүс командохын тулд цолгүй хүмүүс яаж командох юм? Тэгээд юм чинь нэг ойлгомжгүй. Хоёрдугаар шүүх шинжилгээний байгууллага гэдэг чинь
криминалистик гэдэг их том хутган байдаг байхгүй. Өөрөөр цагдаагийн байгууллагын гүйцэтгэж байгаа үүрэгтэй мөнгөн байцаах ажиллагаатай хамт зайлшгүй явах хэрэгтэй нэг юм бол нөгөө нотх ажиллагааг бий болгох гол юм шиг криминалистикийн шинжилгээ гэдэг. Тэр криминалистикийн одоо шинжилгээ хийж байгаа энэ юм чинь бол цагдаагийн яг өдөр тутмын өөрөөр хэргийн газрын үүсгэх хийх ч юм уу иймэрхүү юм бол криминалистикийн шинжилгээний баг бас хамтраад ажиллаж байгаа учраас энэ хүмүүс ч цолгүй байж болохгүй шүү дээ. Яг нь цагдаагийн бас нэг бүрэлдэхүүн бас. Тэр нэг нэгтлэн бодох бүрэлдэхүүн гэдэг юм уу бусад асуудал нь бол чухам яах ёстой вэ гэдэг тэр нь бол цолгүй байдаг ч юм уу ийм байж болох байгаа. Тэгэд сансаа. За 17 дугаар тэр цагдаагийн албан хаагчийн албан хааг нас гэж бичсэн байна лээ. Цэргийн байгууллага, цагдаагийн байгууллага, бусад хүчний байгууллага бол хамгийн их үр нөлөөтэй, хамгийн их одоо нөлөө бүхий, үр нөлөөтэй биш шүү дээ. Нөлөө бүхий бүх юмыг мэддэг, бас тэгээд их зохицуулалт хийдэг, одоо маш өндөр чадвартай, чадамжтай хүн бол ахлагч нар байдаг. Дайн байлдааны нөхцөл зүйн цэргийн байгууллага бол ахлагч бол хамгийн их өндөр үүрэг оруулалт хийдэг. Цэрэг офицер ирэх олж идэг. Офицерын мэдэхгүй нэг бол ахлагч сайн мэдж идэг. Тэгэхээр ахлагч хүн гэдэг чинь бол зүгээр энгийн цагдаа боломжтой үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ахлагч гэдгээс гадна бас тусдаа тэр оператор ч юм уу одоо бусад үйл ажиллагаа явуулах зорилготой тийм ахлагч цолтой ахлагч өөрөө насан туршдаа ахлагчийн цолтойгоор явдаг нэг тиймэрхүү тусгай ажилтнууд байдаг. Иймэрхүү ажилтнуудыг бол одоо бас 45 наснд нь эд сайхан хийдэг наснд нь ингээ ажлаас гараад явуулж байгаа юм. Эд сайн болохгүй юм байна шүү дээ. Өмнө 45 нас гэдэг чинь хүний цог тэр мэрэгжлийн хувьд гэсэн хамгийн их оргил мундаг юм хийх цаашдаа илүү өөрөөс нь шүүс шин гарах нас учраас энэ насыг бол одоо насанд нь ингээд ажлаас гараа явуулж байгаа. За офицерыг байдгийн байж гэж бодъё, жирийн цагдааг бол байдгийн байж гэж бодъё. Нийгэм шүүлтийн тулд мэдээж их тарж болох юм. Гэхдээ ахлагч гэдэг нэг тийм тусгай бас нэг тийм хүмүүсийг энийг бол ингээд жоромдаад хийгээд өгөх гэж бодож байна. За түрүүний спер цагдаагийн сургуулийн сонсогч гэдэг одоо цагдаагийн байгууллагын сургууль гэж байхгүй болсон учраас сонгогч гэдэг асуудал ажих нь яаж яах юм байна. Дотоод хэргийн их сургуулийг цаашаа өргөжлөд явах юм бол энэ бол цолтой байх зайлшгүй шаардлагатай. Харин тэр олон төрлийн сургууль гэдэг юмыг олон байгууллагуудын цэврийн зэргийн ч юм уу тагнуулын цагдаагийн гэдэг юмыг нөгөө өөрчилчих юм байна. Тэр 24 дугаар зүйл байгаа нийгмийн баталгаа гэдэг дээр нэг юм харсан. Энэ дээр нэг сайн ойлгомжтой юм байна. Хөдөлмөрийн чадвараа авахгүй гэмтэн гэдэг одоо юм бүхс юм байна. Уг нь бол хууличлэгчдэр хүндэвтэр хүнд одоо гэмтэл авах хөдөлмөрийн чадвараа бүр хүмүүсийн авах гэж байж байгаа. Хөдөлмөрийн чадахгүйгээр гэмтэл авах гэдэг тэгээд одоо жишээ нь одоо эцгийн цагдаа гэж бодвол эцгийн харуул хийдэг цагдаа. Ороо нөгөө ээлжинд гарч чадах урьдаа илгэж байгаа ч юм уу гартаа тодорхой хэмжээгээр махаа өшгөж байгаа ч юм уу гартаа гараа цуссан тохиолдолд энэ чинь хөдөлмөрийн чадваргүй авчихгүйгээр одоо ажлын байранд авчих юм чинь. Тэр болгонд нь ингээд 5 сарын цалинтай тэмцэх хэмжээний ч юм уу ийм мөнгө өгөх юм бол энэ чинь улс таах юм. Хоёрдугаар зүйл хуулийн хэллэг гэж аливаа юм байдаг. Хөнгөнгийн одоо гэмтэл авах эсвэл хөдөлмөрийн чадвараа бүр түр авах гэдэг юмар одоо юмыг хуулийн бүгд ярьж юм шиг. Өөрөөр энд хуулийн хэллэг ерөөсөө ороогүй хэрэгэлсэн хууль юм байна гэж бодлоо. За тэр бас 24/2-1-д байгаа тэжээгшээ авцны тэтгэмжийг одоо 60 сая төгрөгийг нэг удаа буцалтгүй болгоно гэж байна. Эндээс бол бас гэмтэргийн шинжтэй юм гардаг шүү. 60 сая төгрөгийг одоо цаг амжиргааны доод түвшин мэдээж үдээд бол юм байхгүй. Иргэжид одоо 200 мянга болоод хувирлаа гэж бодод энийг 300 дахин үржүүлэх 60 сая төгрөг шүү. Нэг удаа 60 сая төгрөг авахын тулд бас хүмүүс тэр гэрүүл зарим гэрүүл шүү дээ. Их эвгүй юм хийдэг актер гэмтэргийн шинжтэй үйлдэл гардаг гэдгийг бид нар номноос ч тэр Америкийн киноноос ч гэсэн хардаг учраас тэрийг анзаарсан санагдсан. Тэр 24/2-5-ын 2-т байгаа тэр нэг насан туршаагүй хүүхэд, насан туршаагүй дүү гэж бичсэн байлээ. Насан туршаагүй дүү, насан туршаагүй хүүхэд, насан туршид нь одоо тусламж дэмжлэг олгоно гэж бичсэн байлээ. Энийг бол мэдээж нэг үгийн алдаа байгаа юм байх нь юм хөө одоо таах байх дээ. За тэгээ иргэний хуулинд байдаг эвдрэнгийн хариуцлага, эвдрэнгийн бүрэн хариуцлага, эвдрэнгийн хязгаарлалт хариуцлага гэдэг юм бол тусгай мэрэгсэн төрлийн албан хаагчдын байгууллагын юм нэг тийм актер яаж болохгүй юм шиг санагдсан тийм аа. Яг ингэж нэг иргэний хууль шиг гэж зааж өгөх юм шиг санагдлаа. Гэдгийг хэлсэн юм аа. За тэгээд ер нь бол цагдаагийн байгууллага гэдэг чинь өөр нэгэн нууцтай. Энэ нууцын хүчээр улс орны дэмжлэгийг улсаа иргэдийнхээ одоо хишгийг хамгаалаад явж байгаа учраас хууль байдаг. Энэ хууль байгаад энэ хуулийн цаана энэ хуулийг яаж мөрдөх вэ? Энэ хуулийг хэрхэн ойлгох вэ? Энэ хуультай холбоотой тийм зүйл заалтуудыг одоо яаж зохицуулт хийх вэ гэдгийг жормж өгдөг байхгүй юу? Бусад хуулиас гадна хуулийн дотор талд нь бусад жормууд
зааврууд байдаг. Тусгай эмгэх хэрэглэх ч юм уу, за цалин хөлсөө одоо хэрхэн 5 дахин авах юм уу, 10 дахин авах юм уу гэдэг юм чи бүгд бол хуулиас гадна журмаар цуглуулдаг. Тэгэхгүй бол хууль гэхэлэр чинь нэг нүсэр юм болчиход байдаг. Монгол хуулийн хэрэглээ өөрөө нүсэр, хуулийн өөрийнх нь одоо хүчсэн нутгийг богинохон баг товч тодорхой цөөн үгтэй нуссан биш ийм байж одоо хууль чинь гардаг болсон юм. Өнөөдөр Монгол улсад нэг хууль хэтэрхий зузаа их болчиход болохоор сайн одоо хүмүүс ойлгохгүйгээр яваад байгаа мó гэж бодсон юм. Тэгээд ийм учраас хуулийг хийхдээ журмаар бусад юмыг зохицуулдаг учраас энэ дээр бол нэг их тодорхой заагаад байдаг. Буруу байдаг байхаа гэж бодож байгаа юм. Тэгээд цагдаа иргэний хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар бол одоо уг нь бол эрдэнэс гэхээс илүү бусад мэргэжлийн хууличлаас өмгөөлөгч нараас за тэгээд тэр одоо шүүгчдээс эрдэмтдээс их саналын авч иж хийх хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ чинь бол тусгай байгууллагын хууль учраас тэгээд энэ талаас нь ингээд бодосоо гээд тэгээд ерөөсөө тогтолцоотой холбоотой асуудал тэгээд цагдаагийн үндсэн үүрэг хоёрыг хэлтийн ялгааг сайн гаргаж өгөх юм уу санагдаж байна. Тэгээд нийгмийн хэмжээний бид одоо цаашдаа юм цагдаа хамгаалаад явах бол нэг тийм буруу сайн зүйл биш юм гэдгийг бид олон юм дээр харж байна. Нийгмийн дэг журмыг хангана гэдэг бол хуулиар тогтоосон дэг журмыг хангана гэдэг бол өөрөө заашгүй байх ёстой. Мөрдөх байгууллага, мөрдөн шалгах байгууллага, эрүүгийн одоо гүйцэтгэх тусгай байгууллага хоёр мөрдөстэй байж болох гэж яг цагдаагийн байгууллага өөрөө бол дангаараа одоо нийгмийн дэг журмыг л хангана уу гэж хэв журмын сахин хамгаалах үүрэг гүйцэтгэх гэж хөлсөж байна. 20 жил одоо бид энэ сахин хамгаалж ингээд байшингаа шалтгаалаад тэрнээс болоод цагдаа нуруудаар тэгэл янз бүр болоод явдаг. Тийм учраас энэ дээр анхаараарай. За тэгээд тэр эрүүгийн байдлыг шийдэх хууль гэдэг чинь одоо цагдаагийн үндсэн байдлыг тэр гол хуулиа суур хуулийн дээр ихэд сайн өөрчлөлт оруулчаад хийхгүй бол энэ хууль маань дахиад жилийн дараа өөрчлөгдөх, байдлыг шийдэх хуулитай холбоотой өөрчлөлт юм болоод нүсрэх зардал ачгүй гэж бодож байна. Тэгэхээр эрүүгийн байдлыг шийдэх хуулийн өөрчлөлт бол одоо яг жинхэнэ хамгийн хэрэгтэй юм байна шүү дээ. Би хурцлан дөнгөлч юм аа. Тэгээд сонсоод байсан манай чийсгийн бичлэгч сонгоод бичиж байгаа. Тэр бас манай танилцуулга хийсэн хүмүүсээс тодорхой хэцүү байвал хэлэх хаа гэж бодож байна. Зүгээр энэ үед бол нэг зүйлийг таны сайн ярьсантай уялдуулж хэлэхэд ер нь бол зүгээр өнөөдөр үстэй байл үсгээр шийдэлцсэн таны хэлсэн санаа дотроос нэг зүйлтэй би бол хууныхаа санал нийлэхгүй байдаг зам би яг өнөөдөр номх ерөөсөө үндэсний англи байдлыг хангах гэхээр эдгээсээ бүх зүйлийг нуух тухай ойлгодог. Бүх юм нууцээж төр мэдээллийг хүчилжээж, бодолж ээж одоо англи байдлыг хангана гэсэн ийм ташаа ойлголт байгаа. Тэгэхээр нуух ёстой зүйл бол хуулиар нууцлах ёстой. Өнөөдөр бид нар арчилсан нэгэн зохицсон албатуудын тухай ярьж байгаа бол энэ нэрний харилцах ёстой байх ёстой, ил тод байх ёстой. Ингэж хэсэг бүлэг хүмүүс хідэн дармаар биш хуулиар амьдардаг нэг бид нар очих ёстой. Энэ утгаар бол хуулийн зохицуултууд илүү нарийн тодорхой байх ёстой. Энэ бол бүгд нь албарч байгаа хүмүүстэй ч гэсэн одоо их чухал санаа гэж ингэж ойлгож байгаа. Тэр утгаараа бол энэ зарим таны хэлж байгаа бүлгээр ихтэй зөрчилдөж байгаа тал бас харагдаж шиг байна. За энэ дэр мэдээж хүмүүс саналаа хэлээд байгаа. Ихэнд нь оршин болгож хэлсэн байгаа. Энэ асуудал цаашдаа мэдээж илтгэдээс одоо шалган талын хүмүүсээс санал аваад явна. Дөнгөж боловсрогдоод одоо эхний үг хэллэгч гэсэн мэдээж асуудалтай байгаа гэдгийг хүмүүс хэлсэн. Ерөөсөө та бүхэн бол хамгийн гол энэ дээр хэлэх санал хэлэх ёстой хүмүүс учраас энэ их ажил хийчихээрүүдээрээ төсөлийнх нь одоо энэ анхан шатны хүмүүсээс санал авах гэдэг утгаар энэ мэргэжлийн хүмүүсийг урьж яг хөвчлээ одоо дандаа манай цагдаагийнхан толгойгоо тохиошгүй одоо хүмүүсээ мэргэжлийн хүмүүсийг урьж хилцүүл гэж авмаа гэх юм бас дахиж оршин болгож хэлмээр байна. Тэгээд цаашдаа мэдээж олон хэлцэх олон ярилцах туслах боловсрол болох зүйлүүд байгаа хаа заа. Сайн ярьсан одоо эсвэл юу яах вэ? Манай хоёр танилцуулга гэсэн хүмүүс өөр ажил хэсэгт ажиллаж байгаа энэ хүмүүс байна. Тэр чинээс аваа, өсмөд аваа ингээд өөр хүмүүсээс хүмүүсийн хэлсэн саналтай холбоотойгоор хэлэх зүйл байвал хэлээд явах хэрэг байхгүй бол дараагийн хүмүүсээс санал сонсон гэдэг хөө. За өөр саналаа хэлэх хүмүүс байна.
За давхар амрыг ирээ танилцуулах хийсэн хоёр ажилтнанд баярлалаа. Замгийн цэцгийн хэрэг газрын хааны удирдлагын газар цэцгийн хамтран айдан байна. Цэцгийн хамтран хуулийн төсөл одоо харагдаж болохоор хүнд холбогдож хийжээр самбадад. За цэцгийн хамтрагчийн хэцүү байдлын тухай хуулийн төсөл холбогдуулаад нэг хоёр чиглэлээр самб хийгээ. За бусад одоо зөвхөн техникийн хамттай самбуудаа хамгаалалттай холбогдоод бас хөрөж явж бахаа гэсэн бодлоо байна. За нэгдүгээр одоо цагдаагийн хамтрагчийн хэцүү байдлын тухай хууль цагдаагийн байгууллагаас үүргээ хэвийн хэмжээнд санхүү хөрөнгө эдийн засгийн хуудас батаар хангагдсан байх ёстой гэж үзэж байгаа. Ийм тул цагдаагийн хамтрагч хэцүү байдлын тухай хууль цагдаагийн байгууллагын орон тоо шаардлагатай техник хэрэгсэл шаардлагын бүтэц зохион байгуулалтын чиглэлээр Монгол Улсын засгийн газраас энэ ажил үйлчилгээний жишг орон төвийг одоо Монгол Улсын засгийн газар баталж үүнийг хэрэгжүүлэх тухай бас заалтыг бас оруулж үзүүлэн болов гэж үзэж байгаа. Одоо засгийн газраас тогтоох гарсан байж байгаа айныг хууль эрхцэн хувьд нь энэ эрхцэн байдлын тухай хууль оруулаад өгчвөл цаашдаа ингээд хэрэгжээж явахнаас илүү баталгаатай болов гэж үзэж байна. Тэгэхээр зүгээр батлан гэж орохгүй баталж хэрэгжүүлнэ гэсэн томьёол маягаар энэ хуулийн төсөлд оруулж өгөх зүйтэй байна гэсэн санал хэлж байна. За хоёрдугаар тэр цагдаагийн хамтрагчийн одоо хариуцлага сахилгын шийдвэр онцлох зүйлэн дээр бас тэр сүүл оруулсан байдлаар хариуцлага асуулыг энийг дээр сахилгын шийдвэр онцлох зүйлээс нь жоохон тусдаа өөр зүйл оруулж өгөх илүү ойлгомжтой байна. Одоо үүсэж байгаа цагдаагийн байгууллагын тоогуудаар 29-ний хариуцлагын асуудал байгаа. 32 сахилгын шийдвэр асуудал байж байгаа. Нэг зүйлэн оруулаад өгчхөд хариуцлага тооцсон хамгаалалтыг авнаас авч байгаа сахилгын шийдвэр журмаар асуун авнаас авч байгаа. Энэ хоёр маань өөрөө нэг зүйл ороод ирэхэд шүүхийн параграф одоо авнаас авахаар хамгаалчид одоо захиргааны журмаар явдаг ийм параграф байна. Тэгээ нэг зүйл болохоор шүүхийн параграф юм байна ойлгохгүй зөрчил хэлснээс нь хойш цахилгаан шийдвэр онцлох хугацаа гэж байгаа. Ингээ хугацааны нэмэлтгүй шүүхийн параграфтай басан. Тэгэхээр энэ зүйл амьд тэр авнаас авах дээр хариуцлагын тогтцоо цахилгаан шийдвэр энэ журмаар авнаас авах тэр зүйл ингээс нь бусд нь хуулийн төсөлд оруулж өгөх нь бас дараагийн ажил бас мөн нөгөө талаасаа цагдаагийн хамтрагчдад онцлог тэр хариуцлага өөрөө бас үүднэхээр явуулах юм боломжтой гэсэн ийм асуудал байна. За гурав дахь асуултын хувьд одоо тэгэхээр юу яаж байгаа вэ? Бүрэн амтны тухай хуулиар иргэн нэг жил хугацаагаар дарлагч ажилтнаар одоо ажиллаж байгаа нэг жил хугацаа. Энэ хугацаа цагдаагийн албан ажиллах хугацаанд оруулахгүй юу? Энэ асуудал бас энэ хууль томчхон хүрээд жоохон зохицуулт хийж өгөх юм бас хэрэгтэй гэж үзэж байна. За харин Чина хэлбэл ойлгохтой гэж хэлсэн. Одоогийн байгаа байдал дээр анхаарах хэрэгтэй жижиг юм шиг болон цаг агуулгын чанартай зохицын үйлдэл том өөрчлөлт үүсгэн дээр албагчдын зай одоо нийгмийн баталгаа илэрхийлэх юм аваад тэрүүгээр ингээд сайн байгаад хүний цагдаагийн албанд татах хэрэгтэй гэдэг зайлшгүй зүйл. Тэрнээс гадна ажиллах нөхцөлийг талтай анхаарч байна. Юу хэлэх гээд яг өнөөдөр Монголын цагдаа үйлдвэрлэх, дээрлэхүү, боловсруулах үйлдвэрлэлээр дуулуулаад явж байгаа нэг бодит байдал
байдал яагаад ийм байгаад яваад байгаа юм бэ гэхээр ажлын нөхцөл байна. Хийх ажил нь маш их түрүү хэлсэн нийгмийн дэд журам гэж нэг юм сахиулах ёстой юм уу, хэвширмийн хамгаалах ёстой юм уу гэдэг хоёр асуудлыг ялгаас олгоод одоо татвар байсан ч цагдаагаар татвар авахлахад нэг олон ихтэй байцаагч нар байгаль хамгаалдаг байцаагчаар 40 олон юмтай байсан ч цагдаагаар өөрсдөө юм хийж чаддаг. Ингээд нэг цагдаа нэг тийм дунд нь очоод бүх төрлийн ажил руу сонголтоор ингээд идэг. Нөгөө цагдаа өөрийн ажиллах тэр мэдлэг боловсруулалтаар хангах зөв зүйлтэй яг иргэний төлөө тийм ухамсартай ажиллах тийм орчныг цагдаагийн албанд нэг л олчих юм бол одоо хангаж болдог. Өөр юу хийх гэдэг нь маш их ажил байдаг. Тийм ч цагдаад амралт байна. Сургалт гэдэг юм үндсэнд явдаг. Нэг албаны төлөвлөгөө бий. Нэг бахан сургалт бий. Нэг олон тайлан бий. Энэ үг. Тэгээд нөх үгээр нэрээ суулгаж байгаа нэг юм ярьдаг. Гэвч өнөөдөр яг тийм нөгөө хуулийн заал нэг юм журам нэг юм хөрнүүдийн тухайд юм яриад байдаг. Яг үүндээ бас босгож ирээд хэдэн цагтаараас хэдийн хүн ингээд гавалждаг. Очоо хэдийн зохиол унагчдаг. Ийм юмуд сургаад тийм цаг байргүй байхгүй ш. Ялангуяа Улаанбаатарт бол бүр байх. Дүүрдээ байгаа эдийн цагдаагийн амьдрал өөрсдөө юу хийх. Тэгэхээр энэ дээр юу хийх гэдэг юм бэ? Энэ орон тооны хангамж гэдэг юм сая засгийн дотоод өгсөн жил гараад нэг норматив дотоод өгсөн. Энэ нормативаараа ингээд жоохон хангаад өгөх юм бол цагдаа ээлжинд харуулж гарсан шиг гацдаг. Тэр үедээ юутай ч тулсан шиг тулаад өггүй үгтэй тэгээд дуусдаг. Бусад үед нь бол тэр ингээд нэг сурдаг, мэддэг, үгүй ядаж одоо энэ компьютер техник хангамжаас нэг зүйлээр машин дээр ингээд юм унтаад босхын төдийлөл техник хэрэгслүүдийн вершн яаж солигдож, яаж дэвшил гарчихыг бид мэдж байгаа шүү. Тэгээ энэс үл цагдаа тэр хол явдаг. Сонирхлоор тухайн юмыг сонирхдаг тэр өмнөхийнхөө тэрийг олж мэдэж сурч чадж байгаа бас албанууд энэ боломж байхгүй. Албан тийм өцөл бүрдүүлээ. Тийм мөнгөч тусгалдаг. За орон нутгууд ингээд сая одоо нэг дээрээс үг их сайхан юм яриад байна. Хэрүү мөнгөн баримтчилгын тустай байгаа, баримтчилгүй нэг хөвчрөм хамгаалаад боломжтой зогсоод байдгийг нэг тустай байгаа орон нутгийн даргын мэдлэг тэгээд ерөнхийдөө орнуудын тухайд бол бас өвчтөй орнуудын тухайд нэг юм хөдөлгөөн бол хэдэн байж байгаа. Бид нар Америкийн 50 штатын 50% цагдаа ханаа, өвчтөй цагдаа ханаа яваад байгаа гэсэн үг биш. Гэтэл манайд байгаа нөхцөл дээр ийм ингээд талын нэг тараагаад цацсан шагаа шиг өнөө сундуудад байгаа цагдаа нар яг өнөөдрийн нөхцөл ажиллаж чадах юм. Тэгэхээр энэ шийдвэрлэлийн үед нь бид нар зөв юмыг аваад тэр рүү очих ёстой гэдгийг тодорхойлох боловч тэр нөхцөлдөө яаж хандах ёстой гэдэг юмудаа бол нэгээс төсөвч тодорхойлох ёстой. Энэ олон тэрбум төгрөг цагдаа хангахад орохгүй. Өнөөдөр цагдаагийн машин техникийг аваад манай хангалттай байгууллагад сууж оо хачи байна. За тэгээд гişүүдийг энэ дагуулад очиод ингээд анги технараа үзүүлээд тодорхой байгаа нөхцөлөд ингээд хийлэхээр бол би бас замын цагдаа хэмжиж болж байгаа 2 судаа том гөрөг хийж авчихсан. Өөш тооруулаад над руу аваад би халаад үгүй би баллаад үгүй би шийдээд үгүй гэдэг байна. Өнөөдөр шийдсэн үг байхгүй. Тэгээд чинь энд нэг олон мөнгө орохгүй ш. Тэр цагдаа бодгийн төгсгчнүүд ингээд сонсогчноо сууж эдгээр ямар хэлээд байх вэ? Үнэхээр өөртөө таагдсан алруу хүүхэд ороод нэг хүүхэд сандалтаа бариад гараад ирэхэд уянд нь хонгод нь хайлаад наалтчихгүй няломтой хувцсан өмсөд тэгээд тэрүүгээрээ би тиймээгээд хүүгээд ордог тэрийг сурахын тулд бид нар 2-3 хувцсыг алруу орж шатааж төгсөх ёстой. Өнөөдөр цагдаа тийм юм байна уу гэдэг. Дотоодны сургууль болооч байгаа. Ойлголт чинь нэг ингэ аваацсан юм байна гэж бодчих учраас цагдаа юм байна. Тэр ундаг машины хэд байдаг. Бид нар ингээд YouTube-оор ороод зүдээ үзчихэж байна. Тэр машинаар ингээд 100 шахдаг машин өргөж байгаа цагдаагийн машин эвдрээд парк руу бааз руу очих. Баазд орон засаад өчтөг засны газар үгүй яаж байх ёстой. Манай бол тийм байна. Тэгэхээр бодоод баг алуул. Үндэ ийм арчаагүй байдал байгаад байгаа учраас цагдаа ерөөсөө хөгжихгүй. Өөрөөр цагдаа дотор байгаа аавын хүүхдүүд юм уу? Ерөөсөө нэг тийм болохгүй. Тэрний дээр үе ярьдаг ирийн муу санаад цагдаа болчиход байгаа биш. Жохон детектив орчинд амьдрий гэсэн сонирхолтой залуусыг бүсэл мөрөөдөл өөрөө цагдаа болгож байгаа. Тэгээд тэрэндээ орцсон хонь өөрөө гарахаас салж болдоггүй нэг юм байгаад байгаа учраас энэний зохицуулт
дээр нэлээд өсөж өгч байсан. Доомрын би зүгээр хамгийн сүүлийн жишээ Мөнгөний сорилын сан гэдэг юмны тусламжтайгаар ихтэй цагаан сургалтууд шүүх прокурор өнгөлөх сайтай хамтраад манайд хийлээ дээ. Ингээд орон нутгийн сургалтуудаа явуулахад баахан хувиар бүлгээ гараад яг нэг эсгчээсэн чинь мөнгөний сорилын сан нөгөөх зогсоорч болохгүй манайд халтаас ирсэн цагдаагийн байгууллагт хуулийн тухай хичээл зааж уулын нэг аваарыг тухай аваар ирийг яг зүгээр гэдэг юм хэмжил хийдэг юм нэг л одоо нэг Финляндийн замын цагдаагийн дарга байсан докторыг заах гэж заасан. Ингээд яваад зогсоочод орон нутгийн таг болчихсон. Одоо яг ингээд Монголын бодит байдалд ямар юм орон нутг шийдэх юм бол автоварын хэрэг дээр өмгөөлөгч нэг өөр ойлголт. Шүүгч нэг өөр ойлголт. Прокурор нэг өөр ойлголт. А байцаагч нь тэр байцаагч дотроо мөрдөн байцаагч замын цагдаагийн байцаагч хоёр нэг өөр ойлголт. Ингээд таван өөр ойлголтоор ганцхан аваар ирийг харж байна. Тэр хоорондоо ингэж тухайн үед азаргалаад хэн дийсэн тэрүүгээр тэр хэрийг шийдэж явчих. Тэр энэ яг үнэн бодиттой юу цайгаа байна юм. Тэгэхээр энэ ойлголтууд яагаад гэвэл тэр цагдаа эрдэнэшүүлэх ёстой юм аа гэж бодож байгаа эрдэнэшүүлдэг хэсгийн эрдэнэшүүлэх хэмжээнд нь хангалттай. Мэргэшүүлэх ёстой гэдэг сайн нэг хоёр хүлээлт Бүрбаатарт хэлээ үнэлтээр хэлээ нөгөө тусгай хүчин байдаг гэдэг нэг ороод 7 сарын 1 шиг өнөөдөр бид нар Японы мэдээж Японы цагдаа өөрөө ямар байдаг вэ гэхээр тусгай ангийн төлөвлөгөө ордог шүү. Кемда гэдэг юу өөрийнхөө сургууль болгосон цагдаагийн Японы цагдаагийн нэг тийм дүүргийн цагдаагаар яваад байгаа тэдний сургуулийн тань тэр чигээр Кемдагийн хугацаа бүгдийг нэгээр хийцэн өнөөгөө очсон нэг баалтаар би энэ толгоор зүгээс очиж юм л. Манай тийм байгаагүй сургууль байхдаа азтай энэ хүмүүс үзэж байгаа. Сургууль төгсөөд 25 жил болсон маань өдөр өнөө 25 удаа үзлүүгүй. Ерөөсөө бодит байдаг. Энэ юмнуудын нэмэр хууль гэх сайн төлөвлөгөө тусаж ажилласан юм. Анхаач иргэнлэг болгож анхаач талаас бас энэ дээр оруулж ажиллах нөхцлөөр үгүй яаж хангацгаад дараад нь бол хамаагүй цагтаа нөгөө ямар ч муугүй хийж байна. Ягаад гэвэл тийм сурсан уламжлалаараа үгүй ирээд жил муу илүүдээс сурч төрийн төлөв муу илүүдээс авахгүй шүү дээ. Хараад нүхгүй учраас. Ном уншаад шаардлага. Бичлэг хийж байгаа тийм бүх салуудууд дээрээ цаасан бичлэг хийсэн таа. Тэгээд хамгийн ихний цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлал бол үнэхээр яг энэ үзэл баримтлалын дагуу энэ хууль боловсруулах юм бол аргач шатлаж авах санахгүй юм. Тэгээд хаалс хэлээ харагдаж шиг байна. Эмсэнээс шүү. Тэгээд хаалстай одоо нөгөө төслийн байхгүй учраас энэ дээр бол нэмж юм хэлэх юм болоо. Байгаагаар нь одоо энэ цагдаагийн алба хаагч хэрэгцсэн байдлын тухай бол нэг халтан хасан тэгээ сая дөнгөж сая авлаа шүү. Халтан хасан дээр нэг 3 зүйл, 2 зүйлийг тэгээ нэг зүйлийг тодруулахаар асуудаг юм уу гэж бодоод гараад ирлээ. За мэдээж цагдаагийн алба хаагч хэрэгцсэн байдал бол цагдаагийн тамгаггүйгээр цагдаагийн тамгаг нь өөрөө цагдаа гэж хэмбэ цагдаа яг юу идэм бэ гэдгийг тодруулахгүйгээр бол энэ одоо хууль өөрийнхөө амин сүнсийг бүрдүүлж чадахгүй гэж бодож байна л да. Тэгэхээр энэ одоо энэ цагдаагийн тамгаг дээр хүний амнаас эрүүл мэндийн төлөвийг хамгаалах гэдэг тодруулаад ороод ирсэн сайхан боломж яг бас нэг юм орцсон юм уу гэж бодоод байна. Тэрний юу вэ гэхээр гим буруугүй хүний гимтнээс ялгах тэр чинь бол цагдаагийн өөрийнх нь тийм одоо өдөржингөө үлээр шанган хэрэг байрыг эзэлдэг үлээ. Тэгэхээр энэ цаашгүй энэ бас тодорч орж ирэх ёстой юм тамгаг дээр. Тэгэхээр тамгагийн хэсгийг бас илүү тодорч хараарай гэж бодоод байна. За дараа нь болохоор олон дээр яагаад яах вэ гэж бодоод энэ цагдаагийн алба хаагч амралтын асуудал. Энэ амралтын асуудал дээр энэ 13-ийн дөрөвдөр ажлын зайлшгүй шаардлагаар үндсэн эсвэл нэмэлт амралтаа биеэр бүрэн эзэлж чадаагүй цагдаагийн алба хаагчид түүний зөвшөөрснөөр илээгүй хоног тутамд нь албан тушаалын цалингийн гэдэг байгаа юм тийм ээ. Үсийг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх мөнгөн урамшил болох юм гэдэг. Ягаад алба хаагчийнхаа тэгээ дотоос нь албан тушаалын болооч тийм бид нас гайхалтай. Гэхдээ би энэ дээр яг юу хэлэх гээд байгаа хүн амрах ёстой бол амрах ёстой. Амралтыг ягаад ч гэсэн менежментээр зохицуулаад олгочих ёстой. Мөнгө авахаа бодож явсараад нөгөө хүн дараа нь ажил хийх ямар ч эрх зүйн одоо чадамжгүй болчихж байгаа.
Тийм учраас энийг бол олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн хэдий ч нэ амарна, хэдий ч нэ цаашаа өөрийгөө хөгжүүлэх болцоотой болдог, үйл ажиллагаа хэвэн гүйцэтгэх юм одоо болцоотой болдог. Тухайлбал бол би одоо энэ аян сайжруулалт янз бүрийн чигсаа цоглоо зохион байгуулагч ингээл автобус нутаг цагаан нарыг ингээл 4 цагаар 5 цагаар гарахгүй бэлэн суулгалаа. 5 цаг ингээс суудсан цагтаа нэг юм болоо гэхэд гарчгүй ч жаа нөгөө нэг бариад авах би бэлтрийн одоо тэр болцоо байдгүй юу. Эргээд хэдэн хоногор тэднийг жижиглүүлдэг гэлээ байлгадаг гэлээ. Эргээд тэр хүмүүстэй амралт өгөхгүйгээр дараагийн ажил яваад байхаар энэ хүмүүс чи өөрсдөө нөгөө ажил үйлдээ явах чадамж байна уу? Албаны бэлтгэл нь бүрдэж үүсэж байна уу гэх асуудал аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл амралтал бол амралтын нөгөөч битгий мөнгөөр хүнийг одоо зодооч гэсэн нэг тийм аа. Дараагийн нэг зүйл нь болохоор хүний битгий мөнгөөр хараад байсан үг тийм. Дараагийн нэг зүйл нь болохоор цагдаагийн хаан тангар дээр ч одоо нууцыг чанлан хадгалмаа гэдэг тавьсан учраас энэ хойдолд энэ нууцын нэмэлт болгоно гэдэг байна. Цагдаа алба харч чулган жижиг сажиг гэхгүй нууцыг хадгалмаа гэдэг хадгалсан учраас нууцын нэмэлтийг хин дээр онгох юм. Ямар бүрээнд энэ нууцын нэмэлтийг олох гэж тавиад байгаа гэдэг танаас энэ одоо боловсруулсан хүмүүсээс хариух байхаа яг хинт тэр нууцын нэмэлт очих гээд байгаа юм гэдэг за баярлалаа. За сая самтуудыг бол зааш босгож анхаарч үзэх зүйлтэй гэж өнөөдөр ойлгосноо лээ. За хамгааллын хувьд бол ер нь түрүүн цогцолдсон танилцуулалтаа цаг байгаа хүнээс энэ цагдаагийн албаны болон цагдаагийн албаагч хэрэгцээ байх болохыг боловсруулалтаа ажлын хэсгээс нэлээд тийм шийдвэр үндэслэлтэйгээр харьцуулсан судалгаатайгаар эрдэмтэн мэргэдийн бас зөвлөмжтэйгээр бас ажиллаж байгаа гэдэг бас давхар хэлэх хэрэгтэй байна. За хамгааллын хувьд бол энэ харьцуулаад үзэхээр олон улсын цагдаагийн байгууллагуудын хамгаал боловсруулалттай хоёр янзын хамгаалал. Нэг нь байгууллагын хамгаал буюу нууцтай холбоотой хамгаал, нөгөөх нь агуу үйлчлэлтэй холбоотой хамгаал гэж байгаа. Бид энийг бол хоёр төвшин гаргаж одоо чадхуу шаардлага өөрийнхөө өөрийн үзсний одоо хэмжээгээр гэж үзэж байгаа. Хамгааллыг бол өшөө сайжруулна. За түүн дээр саяын таны хэлсэн тэр гэмт буруугүй хэлийг одоо хэлний их чиглэл талахгүй гэсэн бол бас том санаа явж энийг үгээд харьцуулах байдлаар сайн судалж байна. За энэ дээр нэг тайлбар жижигхэн тайлбар явуулах байгаа гэхээс ихэнхдээ манай өнөөдрийн байдлаар тань мэдэх хэрэгцүүн тань мэдэх юм. Практикийн тань мэдэх юм бол маш тийм ялгамжтай зүйлүүд ойлгох байгаа. Энэ бол цагийн шийдтэй. Өнөөдөр бид нэг одоо 90 оноос хойш шинэ одоо зүйл гарсан нэг юм хэцүү байгуулж байгаа учраас заашгүй байх ёстой ялгаа шиг байна. Тэгээ энийг бол юу гэж бид нар ойлгож байна гэхээр энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг юм бол нөгөө эрүүгийн шүүн таслах ажиллагаа яг тэр одоо прокурор шүүхийн шатны үйл ажиллагаа шал өөр тусдаа юм. Ийм учраас айлтгаар түрүүн эрдэнэ одоо прокурорын хэлцүүлсэн танилцуулах байдал аль болохоор хүний эрхчлөлд ямар хэмжээнд зөрчиж хуулийн өмнө зөрчиж чадахгүй гэдэг асуудлыг тусах ёстой. Энийг бол бас анхаарч. За амралтын тухай асуудлыг бол ойлгож байгаа. Өнөөдрийн Монголын хурдламжаар мөн эрдэнэ хурдламжаар бас тодорхой заасан байдаг. Энийг цагдаагийн амралтын онцлогтой тусгаж олгож ирсэн байдлаар заавал тусгаж өгсөн санаа байгаа. За бусад орсуудын хувьд ч гэсэн бас илүү цагийн мөнгөний болох зайлшгүй шаардлага. Практик дээр зайлшгүй, амьдрал дээр зайлшгүй тохиолдол бий болох учраас мөнгөний одоо төлбөрийг олгож өгсөгийг нээж өгөх ёстой. Гэхдээ энэ бүгдийг одоо мөнгөөр харахгүйгээр үндэ бодлогоор зохицуулах хязгаарлалт хийж өгнө гэж бодож саналыг тусгаж өшөө нэг сарсан саналтай авах. Ухаалсан бол Англи улсын цагдаагийн байгууллагын хэрэгсүү байдлаа холбоотой гэдэг нь хязгаарлалт гэсэн үг. Цагдаагийн албаагч агуу үүсгээд илүү цаг ажиллаад цалин үсгийг нэмэгдүүлж өгнө. Гэхдээ тэдний цагаас илүү нэмэгдүүлж ажиллах гэсэн хязгаарлалтыг зааж өгсөн. Энэ хязгаарлалтыг олж чадсан юм санаа байна. Тэгэхээр албан тушаалын хувьд техникийн юм баха. Ер нь албан тушаал гэдэг нь бага асуудал биш. Өнөөдөр төрийн албан тушаалаар цагдаач гэсэн өөрөө тушаал. Тэгэхээр энийг бол техникийн хувьд энэ томыг жигдрүүлж авчих эзэн багт судалж байна. За нууцын нэмэлт гэдэг түрүүний хэлчихсэн хоёр янзын нууц яваад байдаг. Насан туршдаа тэр цагдаагийн байгууллага хүний эрхчлөлөө хамгаалж нийгмийн нэг зөв хэмжээний сэтгүүл мэдээлэл үүсгэх явцдаа орж авсан. Бусдын тухай орж авсан мэдээллийг насан туршдаа хэвлэх шүү гэсэн ийм үгийг бол танаар болсон. Ийм байдгийг байна. Ялангуяа өндөр хүчлэлтэй хэцүү өндөр цаавал тийм
талаас эмнэлгийн нөхцөлийг хариуцлах юм байна гэсэн юм хоёр талын тэнцвэржүүлсэн юм асуудал байна. Тэгээ энэ бол нэг бүгдийн саналтай бол дахин багаж хүсэж байна гэж бодож байна. За таван үеийн үеийн Монголын сангийн яамны хөрөлцөө гэсэн хамбатагч юм байна. За манай ямаас өнөөдөр би манай Монгол улсын төсвийн зарлалын асуудал гэсэн зүйл өгч байна. Энэ үйл ажиллагаа юуны цагтын байдлын үйл ажиллагаа гэсэн нөлөөлөх хэмжээг шинжилгээ ерөнхий зарчмыг хэмжиж байна. Тэгэхээр би бол ингэж бодож байна л да. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бол одоо энэ оруулалтад байгаа шинжилгээ өөрчлөлтийн шинжилгээ асуудал маань илүү цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулсан. За орчин үеийн одоо дэвшилтчийн одоо хийсэн автоматжуулалт гэдэг нь одоо юу гэдэг юм бэ? Байгууллагын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бол одоо олон улсын мэргэжлийн одоо байгууллагын төвшин төрсэн энэ чиглэлүүгээ илүү одоо өөрчлөлт шинжилгээ байвал зүйлийн болсон ерөнхий санал байна. За энэ дээр анхны тэр нөгөө цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсвийн танилцуулалтаа хэлсэн санал байна л да. Тэгэхээр яг нь одоо өөрчлөлтүүд мөрдөж байгаа цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсвийн байдаг. За одоо өөрчлөгдөж байгаа нь бол цагдаагийн албаны тухай гэдэг байгууллагын тухай болж байна л да. Тэгэхээр энийг илүү одоо цагдаагийн байгууллагын үндсэн хэрэгжүүлэхээс ямар үйл ажиллагаа байна. Тэрийг хэрэгжүүлэх энэ чиглэл одоо хандуулах яасан бэ? Яг угтаа бол яг зүгээр хуулийн төсөл маань нэгнээс ахуулаад шийдвэр цагдаагийн байгууллагын тухай гэх юм бол цагдаагийн байгууллага гэж юу юм? За бүтэц зохион байгуулалт нь юу юм? Удирдлага зохион байгуулалт нь юу юм? Санхүүжилт нь хаанаас явдаг юм? Яасан нэг ийм юм ерөнхийдөө зураг харагддаг шүү дээ. Тэгэхээр зөвхөн миний санал бол хуулийн төслийн нэрээр бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тухайч гэх юм. Ингээд үйл ажиллагаатай илүү уялдуулсан хуулийн төсөл бол байвал илүү зохимжтой болох гэж бодож байна л да. За энэ дээр яг энэ үйл ажиллагаатай холбоотой юу бодож байна гэхээр ер нь бол цагдаагийн байгууллагын эрхэм зорилго одоо юу юм бэ гэдэг асуудал нэгэн тод онгорч байна. Тэгэхээр энэ дээр бол яг зүгээр одоо өнөөдрийн байдлаар бол одоо манай цагдаагийн байгууллага бол одоо энэ төрлийн хэмжих за нийгмийн хэмжээний хамгаалалт за тэгээд энэс урьдчилан хэрэглэсэн ийм гурван том багцчийн өрөөнд бол үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагааг олон улсын гэх юм уу одоо бусад орны мэргэжлийн адил төстэй байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн нийцэх ёстой, тэр төвшөнд яаж хүрэх юм гэдэг энэ зорилгоо тэр эрхэм зорилгоо бол өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Миний санал бол тийм байна. За тэгээ яг тэр чиглэлээр шинээр боловсруулж байгаа хуулийн төсөл маань илүү төлхөө зүйл залтан авах юм бол туйлын сайн байна гэж бодож байгаа. За иргэдийн үйл ажиллагаа альтернатив бас нэг юу явсан одоо цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэний зөвлөх маягийн байгууллага хяналттай гэдэг. Тэгэхээр одоо яг зүгээр өнөөдөр бодит байдал дээр яг өнөөдрийн төсөнд бол ямар юм байна гэхээр одоо албатай тэмцэх газрын үйл ажиллагаанд бол одоо олон нийтийн зөвлөлийг гараад явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм хүчний байгууллагын үйл ажиллагаанд иргэний хяналт тавьдаг. Тэгээд нэг тийм бүтцийн байгуулалтанд орсон энэ үйл ажиллагаа бол яг ер нь бол хяналт гэдэг юм уу дэмжлэг гэдэг талаас нь байж болох байна. Тэгээд энээсээ үүдэл ямар сурам үйл дагавар байх вэ гэдгийг бас давхар бодож явахгүй бол байна. Энэ бол юу бол ойлгохдоо манай хуулийн хэлтийн байгууллага ялангуяа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бол илүү мэргэжлийн чиглэлийн ийм одоо байгууллагын үйл ажиллагаа байх ёстой. Тэгээд тэр байгууллагын үйл ажиллагаа бол одоо олон улсын түвшиндээ ямар стандарт шаардлага байх ёстой юм. Одоо тэр өвгөн байцаан шийдэх үйл ажиллагаанууд за хойшлуулах янз бүрийн үйл ажиллагаанууд бол ер нь бол байх ёстой стандарт заавар шаардлага арга тактик одоо юу гэдэг юм байх юм бол тэрнийхээ дагуу одоо үйл ажиллагааны явуулаад хяналт тавьчих гэсэн амар одоо хялбар бусдад ойлгомжтой хөндлөгийн өмсөлтөмжтэй юм болно гэж үзэж байгаа.
Тэгэхээр энэ чиглэл рүү байх юм бол ялангуяа стандарт байх ёстой ямар үйл ажиллагааны стандарт байх ёстой. Тэрийг дутуу гаргаж юм бол энэ одоо хуулийн төслүүдийн асуудалтай болно гэж үзэж байна. За дараагийн нэг санд бол нөгөө цагдаагийн байгууллагын албан ажлын хэвчэн байдлын тухай. Цагдаагийн байгууллагын албан ажлын хэвчэн байдлын тухай хууль бол би бол одоо төсөөлж байгаагаар ингэж л бодож байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа цагдаагийн албан агч бол одоо олон улсын түвшинд хүрсэн өндөр цалин хангамжтай. За тэр хууль тогтоомжтой заасан бүх одоо хууль зүйн баталгаа хүмүүс эдийн засаг гэдэг юм асуудал цалин баримт тэр одоо нэг клиент замжаагаар явчихна. Тэгэхээр энэ хууль зүйн баталгааны хувьд бол нэлээд хангагдсан. Ийм одоо маш өндөр түвшинд бэлтгэгдсэн юм албан агч байх ёстой гэж ойлгож байна. Тэгэхээр яг энэ зорилготой хүрэхийн тулд манай цагдаагийн байгууллагын албан агчдын үйл ажиллагаа одоо өдөр тутмын бүх үйл ажиллагаа бол энэ зорилго одоо юмдаа нийцсэн нэг заашгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр яг одоо зөвхөн хуулийн төсөлтөөр тусгацсан тэр нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаатай холбоотой асуудлуудыг бол сайн уншлаад хайлтгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа дээр бол яг зүгээр итгэн жолгон за ингээд анзамжийн босмор байна л та. Тэгэхээр энэ үйл ажиллагаа чинь үсэндээ бол яг зүгээр түрүүний үйл ажиллагаа хэмжээ боломж одоо юу гэдгийг тэрнээс хамаахаас гарахгүй болж байгаа. Тэгэхээр биднээс бол энэ ямар юм барьж байгаа вэ гэхээр ер нь бол аливаа хууль тогтоомж гарч байгаа хууль тогтоомжийн зүйн залтууд бол санхүү эдийн засгийн гэдэг нь одоо хөрөнгөний асуудалтай нэгт холбогдоод за энэ тооцоо судалгаа бүх юм бол хийгдсэн байх ийм одоо заашгүй шаардлага байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа юу гэж үзэж байна гэхээр их зүйн байдлын хуулийн тусгацсан байгаа тэр нийгмийн баталгаатай холбогдсон залтууд, за эдийн засгийн баталгаатай холбогдсон залтууд. За энэ байдлуудыг бол одоо биднээс өнөөдөр засгийн газрын төсвөл ямар байдлаар одоо бодлого гэдэг нь чиглэл явж байгаа юм бэ? За төрийн албан хаагчийн одоо яг төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь төрийн захиргааны за дээр нь төрийн тусгай албан одоо хаагчнаас цагдаагийн байгууллагаас хамаарч байгаа. За энэ төрийн жинхэнэ албан хаагчтай холбогдсон нийгмийн баталгаа за эдийн засгийн баталгаатай холбогдсон асуудлыг нэгдсэн байдлаар одоо цогцолтлог ийм асуудал явж байгаа. Тэгэхээр тэр явж байгаа бодлогын үйл ажиллагаатай бодлогын чиглэлтэй одоо энэ босгоод байгаа үеийн төслийн үйлчлэлээр зөв залтууд хэн нэгж байгаа вэ гэдгийг ингэж авч үзэхгүй байна. За тэгэхээр би хэлдэг манай энэ Монгол улсын төсвийн зарлагын асуудал хэлцсэн байх сууж байна. Бидээс ярьж байгаа та ерөнхийдөө бол ингээд хуулийн төсөлд одоогоо тусгацсан байгаа нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаатай холбогдсон асуудлыг мөнгөнд бүрээр илэрхийлээд аваад үзэх юм бол нэлээд томтой гарч байгаа юм байна. Тэгэхээр энэтэй холбогдсон энэ хөрөнгө мөнгөний санхүүжилтийн болцоотой холбогдсон асуудал байна. Бодлогын нэлээд тийм том байдлаар авч үзэхгүй бол ингээд байгууллагаараа нэг тусдаа их зүйн байдлын хууль гаргасан. Байгууллага болгоны хуультай төрийн албан хаагч болгоны их зүйн байдлын хуультай ингээд олон салбар одоо салбарын тогтоомжоор зохицуулсан энэ байдал бол биднээс өнөөдөр төдийхөн хүлээмжшүүлэхгүй байгаа гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас энийг бол одоо төрийн албан хаагч гэдэг нэг цогц асуудлын хүрээнд энэ ялангуяа одоо төрийн жинхэнэ албан хаагч төрийн захиргааны замаа төрийн тусгай албан тушаал хийж байгаа энэ албан хаагчдын их зүйн байдал баталгаа ямар хэмжээнд байх ёстой гэдэг асуудал бол тэр том хэмжээнд шийдэгнэ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр тэр юм хүмүүс бас манай ажлын хэсэг авч үзүүлэх зүгээр байна гэж үзэж байна. За дээр нь манай одоо би заашгүй хэсэг нэг асуудал байгаа. Сая улсын хурлаас төсвийн тухай хуулийн төсөлөө манай хуулийн шинэ хуулийн төсөл батлагдсан байна. За энэ бол одоо төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, за Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг нэгтгэхэд болж байгаа юм хуулийн төсөл болсон. Тэгэхээр энэ батлагдж байгаа хууль маань бол одоо төсөв төлөвлөгөө босруулахтай холбогдсон залтууд бол 2012 оны 2 сарын 1-ээс бүртгэж байгаа. За бусад хуулийн залтууд нь бол 2013 оноос бүртгэгдсэн. Тэгэхээр энэ яагаад 13 оноос вэ гэхээр 13 оноос эхлээд эднээс төсвөө төлөвлөхдөө ялангуяа төсвийн байгууллагууд за манай цагдаагийн байгууллагч гэсэн одоо төсвөө
шинэ хуулийн дүрм журам хэн даасан аргачлалын дагуу төсөв төлөвлөгөө боловсруулж авах юм шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ хуулинд бол биднес юу гэж заасан бэ гэхээр нэгэн тухайн салбарын хүрээнд ялангуяа хууль зүйн салбарын хүрээ бол энэ салбарын хүрээнд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудыг хөтөлбөр хэлбэрээр боловсруулаад тэр хөтөлбөрийг шинтгэлийн хороо гэж байгаа шүү дээ. Тэр шинтгэлийн хороонд нэгтгэдэг. Шинтгэлийн хороон дээр нэгтгэсэн саналууд нь ирэмблэгдээд хамгийн ашиг бодлоор ирэмблэгдээд за өөр энэ цагдаагийн байгууллага хууль хэлтийн байгууллагын салбарын үнээс томдол нэг тэрбум шаардлагатай ийм хөтөлбөр байна гэж үзэх юм бол шинтгэлийн хороо тэр жагсаалтуудаа болоод сангийн амд явуулах сангийн ам тэр шаардлагатай төсөв хөрөнгөний боловсруулаад ингээд саналаа боловсруулаад ашигын газар их хурд зохицуулмын дагуу танилцуулж хэлцүүлж батлуулах гэсэн ийм шинэ процедур явж байгаа. Тэгэхээр яг энэ шинэ процедурын дагуу та бүхэн саний яриад байгаа нөхөлийн төсөлд тусалсан байгаа асуудлуудаа ашиг бодлоор нэмэгдэж хөтөлбөрийн хэмжээ гэх юм уу боловсруулж ингэж цаашаа ийм тогтолцоотой болж байгаа гэж хэлж байгаа. За энэ дээр бас нэг юм төсвийн тухай хууль ашигтай холбоотой хууль улсын хурлын зөвлөлт шийдвэрийн төсөв боловсруулах зургийн тухай хууль гэж байгаа. За энэ хуулинд өөрчлөлт орсон. Ямар өөрчлөлт орсон бэ гэхээр аливаа их хөтөлбөрийн байгууллагаас боловсруулж байгаа энэ хуулийн төслүүд бол санхүү хөрөнгө мөнгөнийхөө хувьд боловсролтой хэлбэр боловсруулах юм уу? Тэрний нэг шаардлага нь ямар байна гэж асуухаар сангийн ам сангийн амны саналаар асуудал цааш хийгдэх болж байгаа. Тэгэхээр процедурын хувьд бол үнэхээр хөрөнгө мөнгө санхүүжийнхаа болцоо байхгүй үндэслэл тооцоо суулж байгаа дөрвөн ийм төслүүд бол цаашаа явах заваагаар явах боломжтой болж байгаа гэсэн юу орсон байна. Тэгэхээр энэ хүрээнд бол асуудлаа яахаас шаардлага නැහැ. За ингээд хуулийн төслүүд нэгэн тэгээд яам бодлогоос болоод саналаа ингээд зэн зэрэг өдрөөр бахаар гэж байна. За арайгаа энэ хаан би бас амбат дараах хадгалт хэлмээр бас нөлөөс боловсруулж аваад тэгч мэдээллүүд өглөө. Бас сая нэг хэлсэн чухал зүйлүүд үнэхээр энэ салбарын төсөв шийдэж байгаа реформуудыг дэмжүүлье гэвэл бас шинтгэлийн хорогоор руу оруулж дэмжүүлж бас цаашаа явуулдаг юм шинэ механизм бүтэж байгаа манай ажлын хэсгийн анхаарах байхаа. Ер нь бол өнөөдөр хүртэл манай цэрэг цагдаа чиглэлийн байгууллагууд нь улсын төсөөс нэг үлдэхлийн маягаар санхүүжиж явсан нэг юм зовлон байдаг. Сая ярьж байгаа дараа яриад гэсэн бас тэр гарсан. Тэгэхээр цаашдаа бид нар бол бас манай салбарынхаа өөрсдөө шинжилгээний ач холбогдлыг хөтөлбөр болгож бодлого зөв ойлгуулж шийдвэрлэлийн орон ялангуяа сангийн яамны маш их асуудал очоод салбар нь ойлгож чаддаг хүмүүсээс бол өндрийг бид нар мэднэ л дээ. Тэгэхээр энэ дээр бол бас манай салбарын байгууллага зөвхөн ажлын хэсгийн өөр биш одоо хүмүүс бүгдээрээ бас санаа тавьчихсан байгаа гэж бодож байна. Мөнхсөн 98 онд Султан болон Сүлтээ улстай багтуулсан суурьсан. Тэгээд одоо 4 жилийн дараа өнөөдөр хүртэл орсон энэ орж байгаа санаануудыг бол өнөөдөр хүртэл санал нэгтгэж болсон одоо санал зүйлс байна. Гэхдээ бас энэ зүйлүүд бол санал нэгтгэх байж гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол нэслэлт зэн уусаа шийдсэн юм байна. Гэхдээ ажлын хэсэгт бол бас нэг төслийн үднээс энэ чинь шүнжин болохгүй юм шиг нэг санаа бас хэрэгтэй зүйлээс нэг санаа хийж явж байна. Тэгээд цагдаагийн байгууллага 93 онд батлагдсан цагдаагийн байгууллагууд бол тийм муу биш. Энэ бол өнөөдөр яагаад нэг хэлж бүдүүлтэй болохгүй байгаа юм бэ? Энэ бол бүдүүлтэй материал биш. Процессын зардал багтаа энэ төр өөрөлдөх нь бол нөхрөөснээр цагдаа авах шийдвэрүүд өмсөлийг хийх машин өмсөлийг хэрэгтэй гэдэг болохоос биш тэр өмсөлийг ямар өмсөж юмаа хийх юм. Ямар процедураар явуулах гэдгээс асууж байлгүй. Байсан ч тэр хууль
ёстой байх хатал ирэхгүй хатан шалтны багцсан журам байдаг эсвэл ахгүй хойдоо юм ихтэйгээ зараад өгсөн байдаг болохоос яг юм журам байдаг. За үүнээс үүдээд миний ойлгож байгаа бол энэ цагдаагийн албаны тухай хуулиудаа бол энэ процедурын залтууд нэлээд орон нутгийн ийм өстой байгаа юм шиг байна. Магадгүй одоо энэ болно шүү дээ. Цагдаагийн албаны чинь өөр нь эрхүүр болоод ерөөсөө тэр чигээр эрхүүр хуулийг хийх хэрэгтэй харилцаа амттай. Цагдаагийн албаар чинь үнэлэг хийхдээ ийм одоо зүйлийг хэлнэ, ийм процедураар ийм үнэлэг хийнэ гэж хэлж байгаа болов ийм эрхүүр одоо процедурыг зааж өгөх юм болов эргээд нөгөө эргэн үнд чинь бас зааж өгөх хэрэгтэй. Цагдаагийн албаар ийм шаардлага тавьсан. Машинаас бууж болохгүй гэж хэлсэн үед буухгүй байх хэрэгтэй гэдэг юм. Тодорхой бүс тогтоосол байхад тэр бүсээс одоо хөрсөж төш бас авахгүй байх хэрэгтэй гэдэг бас тэр эрхүүрийн бас үүсэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө одоо хуулийн нэг төрөөс болоод магадгүй цагдаагийн албаны тухай хуулийг нэлээд явах юм бол цагдаагийн албаны тухай хуулийг дүүрүүл цагдаагийн байгууллага албан агч зүйн сонгуулах болж иргэн энэ ийм болоод нэртэй бол эрх үүрэг олж болох юм уу? Өнөөдөр авилгын тухай хууль, хэлийн тухай хууль, хамшигын тухай хууль ийм нэртэй. Авилгын тухай хуулиар авилгын төлөвлөж байгууллага албан агч тэр дотор байгууллага албан агчийн эрх үүрэг мөн иргэдийн бусад одоо сүлжээний эрх үүргийг зааж боломжтой. Нэрнээс ахвал хэлийн тухай хууль дээр хэл хамгаалах байгууллага ямар үүрэгтэй байх юм. Иргэн ямар үүрэгтэй байх юм. Хэл дээр байгаа юм яг бүх юм зааж болох боломжтой. Тэгэхээр цагдаагийн албаны тухай нэрээр байх юм бол энэ чинь бас болохгүй юм шүү гэдэг үг л. Нийгмийн хэмжээний хамгаалах юм уу, нийгмийн хэмжээний тухай бол юм уу, тэгэд тийм нэртэй учраас цагдаагийн байгууллагын бүс тогтцооны ямар нэг юм аваад харин одоо яриад байгаа цагдаагийн албан агч гэсэн үг бол чинь тэр хууль дотор нэг бүлэг болж авах хэрэгтэй юм шиг биш. Бусд нь ингэж салгаж байх нэг зохиомжтой юм болоо гэж энэ бас сэтгэлүүд юм байна. За хоёрдугаар нь Монгол Улсын үндсэн хуулийн төрийн албаны тухай хууль зааснаар бол цагдаагийн албан агч нь төрийн жинхэнэ албан агч юм салгаж байна. Төрийн албаны тухай хууль зааснаас төрийн албан агчийг ажлаас хадгалж чөлөөлөх хандлагууд үүсдэг байдаг. Энд орсон залтууд бол яг тэрнтэй өөрөөр агаар нэг юм. Тэгэхээр энэ давхардад яваад байх юм. Адилхан тэнд байгаа адилхан залтуудыг цагдаагийн энэ одоо хууль байгаа байх юм. Иргэн төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт ороход бас дагаад нэг яах юм эсвэл төрийн тусгай албан агч биш үү гэж хүмүүс цагдаагийн албан агч бусдаа ингэж ичтэй гэж сааж авах юм бол адилхан араас нь онцгой ойлгож гэдэг юм уу хэл хамгаалах зөвшөлт хүчихэд мөн адилхан төрийн тусгай албан агч байж. Тэгээд энэ бас яах юм бэ гэж. Тэр улсын баталгаан дээр нэг юм засварта цагдаагийн албан агч шаардлагын шатны сонгуульд одоо нэр чөлөөлөх хүсэл тавьж болно гэж. Одоо байгаа үйлдэл болохгүй юм шиг. Энэ заалт орж ижил цагдаагийн албан агч ямар нэг сонгуульд одоо нэр чөлөөлөх юм их болж байгаа юм. Үгүйтэй чинь өөрөө үндсэн хуульч байж, сонгуулийн хуульч байж, төрийн албаны хуульч байж, Монгол Улсын иргэн тэр одоо ямар албан шийдвэр хийж чанар хамаараас одоо ямар сонгуульд нэг шиг их л байж байгаа. Тэр сонгуулийн тухай хууль зааснаар бол ямар хугацаанаас өмнө ямар үйл болоо тэр ажлаас чөлөөлөх ёстой гэдэг залтууд зохицуулсан бүгд байж байгаа. Ямар нэг одоо улсын албан тушаад сонгуулиуд хамтдан ажилласан тохиолдолд эргээд буцаад одоо тэр тусгай албанд орох зохицуулж байж байгаа. Хэрвээ сонгуулийн төлөвлөгөөг бол эргэж авах зохицуулт бас байж байгаа. Тэгэхээр яг энэ залтаа ийм сонир залт байх шаардлага байна уу гэж. Мөн одоо сая иргэний санаас ахалж байгаа шиг энэ эдийн засгийн баталгааг зөндөө олон сайхан хэлсэн дээр орж байгаа мэдээлэл бол санал нэг үн. Гэхдээ өнөөдөр мөрдөж байгаа цагдаагийн байгууллагын тухай хууль чинь энэ эдийн засгийн баталгаас холбоотой заалтууд байгаа. Хэрэгждэг болж байна. Яагаад хэрэгждэг вэ гэвэл төсөв байна. Тэгэхээр аль нэг салбарын хуулиар энэ төсөв мөнгөтэй асуудал чинь аль нэг салбарын хуулиар зохицуулаад төсөв батлах хууль, цагдаагийн байгууллагын хууль, өнөөдөр авилгын тухай хууль, хэдийн засгийн тухай хууль ийм байна. Төсвийг батлах гэж орох тийм асуудал байна уу? Асуудал ганцхан төсвийн тухай хууль байна. Тэгээд төсөв үсээгүй төсвийн тухай хууль болон саяны ярьж байгаа тэр одоо сангийн яамны хүмүүстэй энэгээр холбогдохгүй бол энэ өөрөө эргээд цагдаагийн албан агчдад эргээд тийм стресстэй байж үүсэх юм шиг. Ийм баталгааг хаагцсан. Тэр үс өнөөдөр би авч чадахгүй. 25 жил цагаад ажиллаад ийм баталгаа одоо авч чадахгүй. Сая одоо өөрөө баян онгод явж байгаа цагдаагийн албан агч ийм асуудал. Тэр өөр стресс болж байгаа байхгүй. Өөрөөр надад ийм их хөвцөн байх мэдээж бодож авч чадахгүй. Боломж бол төсөв байхгүйгээр өгөхгүй гэж. Тэгэхээр цагдаагийн гинтийн төшөөг үр бүхий албан хаагч тодорхой одоо альсан жилтэн хоног өгч байна. Энэ үнэхээр хэрэгтэй өгсөй. Гэхдээ яг энэ үед амьдрал дээр бас тэр хууль дээр заагаад авахгүй ш. Энийг яаж хэмжүүлэх юм гэдэг бас ойлгохгүй бол нэг тасагт 10 цагдаагийн албан хаагч байлаа гэж бол 10-аад 29 жил ажилласан байх юм. Гин тасагт ажиллах хүн байх уу? Тэрс сард яваад болж байна. Гэх мэтлэгийн эдийн засгийн баталгаагаа бас тэр одоо төсөв мөнгөтэйгээ холбооч хэлээд байна гэж
Ячих зүгээр юм шүү гэсэн үг юм хайр байна. Наа яг шоо өөрийн санаа бол эсгээс хөрөөр болсон байна. Жишээ нь гэсэн За өөр цаг ер нь нэлээд явчихжээ бичгээр санал авах боломжтой төсөл тараадсан байна. Өөр зайлшгүй санал заяа үйлчлэгээ дараа нь мэргэжлийн хүмүүс учраас ерөнхийдөө бол хөлөсөлийг үний эрхийн талаас нь өөрийнхөө мэддэг өнцгөөс харлаа л да. Тэгээд энд бол нэг л зүйл миний санааг их зоож байна л да. Энэ цагдаагийн албан хаагч нарын ажиллах насны хязгаар гэдэг зүйл байж байна. Тэгэхээр энэ насны хязгаар бүрмөгц цагдаагийн албан хаагч нарыг шууд одоо халах үндэслэл үүсэх юм шиг тэр талаас нь нэлээд хүчтэй заалт оруулсан байна. Тэгэхээр миний бодлоор бол хэрвээ энэ насанд хүрснийхэн дараа цагдаагийн албан хаагч нар ч одоо яг нэг насаар ялгарлагддаг үед ажиллахгүй болох гэж байна. Тэгээ би нөгөө хүний эрхийн талаас нөгөө ажлын байрных насаар болон бусад зүйлээр ялгарлан гадуурхлын тухай судалгаа явуулсан. Тэр судалгаанд бол ер нь Монгол хүнийг 45 наснаас эхлээд бол ерөөсөө бүх ажлын байран дээр заалж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг 45 нас хүрээ цагдаагийн байгууллагаас халагдж байгаа баг дунд цолтой албан хаагч гэдэг бол хамгийн магадгүй боловсрол нутаг байх. Ийм хүмүүс бол жишээлбэл хамгийн хэмнэцэг байдалд орох юм шиг надад зүрхийн хөл үндэслэг харахад бодогдож байна. Тэгэхээр зэрэг ийм ялангуяа баг дунд цолтой байх тусмаа эмэгтэй байх тусмаа хөлбөрийн зах зээл дээр цаашид ялгарлан гадуурхалт тушгуул өртөх магадaltaй. Тэгэхээр энэ дээр нэг цаашдаа одоо өөр хөлбөрийн зах зээл рүү зурчлах, эсвэл сургалт явуулах, мэргэжлийг нь өөр мэргэжилд зохицуулан одоо үн төлбөрөөр сургах ч гэх юм уу. Ийм одоо хөлбөрийн зах зээл дээр хүмүүсийг ялгарлан гадуурхалгүйгээр цаашид тэтгэврийн насанд хүртэл амжиргаагаа залгуулах нөхцөл нь тусгагдаагүй юм шиг санагдаж байна. Зүгээр гэрээгээр ганц нэг ажилд ажиллуулна гэж байна. Тэр бол мэдээж хэрэг 100 хүн халагдахад нэг л гэрээгээр ажиллах байх та. Тэгэхээр энэ бол нэлийн бөөнөрөө цагтаа боломжтой ажилласан хүмүүс нэлийн бөөнөрөө хүний хэрэг зөрчигдөж магадгүй заалтыг нэг харагдаж байна. За нөгөө нэг санаа зовж байгаа асуудал бол дөнгөж сайхны үг хэлсэн үнтэй би бүрэн санаа нийлж байна л да. За цагдаагийн албан хаагч ихэвчлэн албан үүрэг гүйцэтгэхдээ ялангуяа албадлагын чанартай албан үүрэг гүйцэтгэхдээ заавал өөр нэг хүний эрхтэй зөрчилддөг. Тэгэхээр энэ өөр нэг хүний эрхтэй зөрчилдсөн тохиолдолд одоо цагдаагийнхан одоо албадлагын үйл ажиллагаа явуулахын тулд тусдаа одоо энэ тууз мууцаар ингээд хамаа бүс тогтоогоо тэр бүс дотроо битгий хүмүүсийг ороорой гэж одоо микрофоноор зарлаад ингээд албадлагаа явууллаа гэж бодоход түүнийг нь зөрчсөн иргэд яах вэ? Цагдаагийн одоо үйл ажиллагаанд саад учруулсан иргэдтэй яаж харьцах вэ гэдэг бол дахиад нэг шатны үйл ажиллагаа байна. Зүгээр эхний даргын тушаад аваад албадлагын үйл ажиллагааг заа гэж үүсгэх бол нэгдүгээр шатны тарагддаг үйл ажиллагаа дараа одоо өөрсдөө нэг сүргэлдсэн хүчин тохиолдоход яаж тэр сүргэлдөөс давж гарах вэ? Өөрийнхөө эрхийг болон бус хүмүүсийн эрхийг зөрчихгүйгээр яаж давж гарах вэ гэдэг. Тэгэхээр энэ дараагийн үе шатны цагдаагийн албанд тохиолддог дараагийн үе шатны бэрхшээлүүдийг нь яаж хууль зүйн үндсэлтэй зөв одоо өөрийгөө болон бусдын эрхийг хамгаалах аргаар даван туулах гэдэг энэ процедур гэдэг юм одоо юу гэх юм ийм эрх мэдэл гэдэг юм уу ийм зүйлийг бас нэлээд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр миний ажигласнаар бол жишээлбэл 7 сарын 1-нд одоо жагсагчтай тулгарсан анхны одоо сорил дээр манай цагдаагийн байгууллагын болон үнэхээр шалгалтандаа би унсан гэж үздэг. Тэгэхээр олон нийтийн зүгээс гарч байгаа эсрэг үзэлч юм уу эсвэл юм замбраагүй байдлын дүгж эхлэл гарч эхэлж байхад ч юм уу түүнд үзүүлсэн реакц нь бол мэргэжлийн биш реакц байсан. Тийм учраас хүний эрх бол их хэмжээгээр зөрчигдсөн одоо ноцтой зөрчигдөж манай Монгол улсын сүүлийн 22 жилийн түүхэнд байгаагүй гар цохрол тохиолдсон. Гэтэл саяхан одоо миний ажигласнаар саяхан бас нэг албадлагын үйл ажиллагаа явуулсан. Энэ дээр бол цагдаагийнхан нэг ч хүнийг борох бодлого, нэг ч хүний эрхийг зөрчилгүй мөн өөрсдийнхөө бас өөрсдийнхээ эрхийг бас хамтдаа ингэж олонний хүчээр хамгаалж энэ цагдаагийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа эсрэг үйлчлэг даван туулж байгаа нь бол нэлээд өндөр мэргэжлийн түвшинд гарч ирсэн байсан. Тэгэхээр энэ дээр бол мэдээж хэрэг дутагдaltaй зүйл бол одоолтог байсан байгаа л да. Тэр дутагдaltaй зүйлүүдийг бас яаж даван туулах вэ гэдэг ерөнхий стандарт байна. Бүх одоо технологи, нарийн процедурыг бол тавих албагүй гэхдээ нэг тийм нэг стандарт.
тэр стандарт нь одоо энэ хуулинд байх ёстой мó, цагдаагийн албаныхаа хуулинд байх ёстой мó. Яг сая хүний хэлдэг шиг тийм нийгмийн одоо гинт хэрэг хийж байгаа зөрчлийн эсрэг одоо тэнцэх хууль гэх юм уу, тэнд нь одоо ерөнхий оролт юм уу. Ямар нэгэн байдлаар иргэн цагдаа хоёрыг холбосон залт байхгүй бол цагдаагийн нэг тустай хуультай, иргэн гэж нэг тустай хуультай. Тэгээ иргэн үндсэн хуулиар яриад байдаг, цагдаагийн хуулийг яриад байдаг. Ингээд энэ хоёр холбогдохгүй байгаа нь цаашдаа бол хүний эрхийн зөрчил одоо тууштай арилна гэсэн болохоо. Тэгэхээр зөв хүний эрхийн зөрчлийг тууштай арилгахын тулд аль тал нэгээд бие биенийхээ өөрийн мэддэг, эрхийг мэддэг цагдаагийн ингээд шугам татсан байхад энэ рүү би орох ёсгүй гэдгээ бас мэддэг ч гэдэг юм уу. Эсвэл цагдаагийнх нь одоо хуулийг ойлгохгүй байгаа хэрэгтээ заавал одоо цагаан хоолоогоор чангатай хуулийг нь уншиж өгдөг ч гэдэг юм уу. Янз янзын энэ хоёрыг холбосон, ойлгоцохгүй байгаа хоёр талыг холбосон залтууд байх юм бол цагдаагийн албан хаагч нарын эрх зөрчигдөх мөн цагдаагийн үйлдэлд ор иргэний эрх зөрчигдөх энэ хоёр бол хамгаалагдаж чадна гэж бодож байна. За баярлалаа. За одоо